Пүгийн миг наа. Пүгийн. Бас миг гэдэг доор тавьсан байна. Өөрөө подкаст хийдэг болохоор санаа зовсон миг найч юу вэ? Сүлийн дугаараа суудаг болсон. Оо за. Тэнд ч юм уу. За баярлалаа. За чивс. За. Cheers. Happy Friday. За сайн байцгаана уу? Ирэх хүмүүст сонсогчдоо та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд Төмс Луун подкастын 5 дугаар улирлын дараагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Ингээд бид бүхэнтэй хамт байгаа бүх сонсогч нартай баярлалаа. Монгол улсаас үзэж байгаа, олон улсаас үзэж байгаа бүх хүмүүстээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай хост Англиу маань байна. Сайн уу Англиу наа энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Шит те. Ийм сурсан. Ийм сурсан тэгээд gang shit тэгээ манай үндсэн хоёр зочин маань ирсэн байна. AKA Ice AKA Gabi. AKA Гамбах. Шараа. Тий, Гамбах маань хүрэлцэн ирсэн байна. Гамбатар Ice манай подкастт тавтай морил. За баярлалаа. За тэгээд бас AKA Ria тий. Ria маань хүрэлцэн ирсэн. Бүгдийг Камерлаа. тий. За тэгээд хоёр зочиндоо үнэлцээрсэнд маш их баярлалаа. Ингээд бид баярлалаа. хамтлаа подкаст эхэлцгээе. За сайн сайхан юу байцгаана гэд эхлэе те. Угаасаа манай подкаст гэж эхэлдэг. Англиунаар сайн сайхан юу вэ? Луунгаар юу вэ? Надаар бол тэгэл яг л бах байдгаараа л тайвал унцсан юм уу вэ? Зизигээ олсон. Хуцаад наад. Яа. Та наадаа подкаст нэр ярихгүй гэж хэлсэн шүү дээ. Ямар сонио. Бүү ах юм ярьж болтгүй ингээд. Айгуу сулаантай шүү дээ. Логон дээр оруулсан. Нууцыг дараагийн эфир хүртлээдээ гэдэг нь одоо улирлын чанартай нэг хүний хэлдэг л үг байгаа юм л та. Аа за. Тий. Одоо сайн нэг шоу болсон ямар шоу боллоо? Тэгсэр. Үгүй шоу, тийм шоу шиг ивент фестивал юу юм мэдрэгч одоо нэг хутгалж мутгалж. 113. 100 юу? 100. Зээ гэдэг нь 100. Summertime sadness гэж байгаа. Манай хоёр 100-аатай болж гин үү яаж юм. 100-aa олцсон уу та хоёр одоо? Бүр юм үрдэм болоод юу бол өөрөө ойлгох ойлж байна. Бүр зээхээтэй болсон юм уу? Тийм бүр 100-ны хайр. Гяс ойлгож авч. Тийм үү болцсон юм те. Чи одоо officially одоо хэл болж бэ. Аха. Болж байгаа. Болж байх шиг байна да. Тэр залуугаас нь одоо жоохон шалтгаалах юм те. Гүү болж байгаа угаасаа. Бүр official болцсон юм уу те. Тэгээд энд ингээ бас амар хурдан ингээ дангууд чи яг юм шуурганд өөрөө юу болоод нэ. Яг уу гэж боддөө биш тийм л юм болж байгаа. Тэрийг нь гоё дэлгэрүүлээд ярина. Манай Габи зизигээ олсон уу? Зигээ олсон уу? Алаг ах уу. Би ч сая явчаад ирээд удаад байна л та тий. Одоо л аална даа. 100 хэлжин штэ угаасаа. Яг би ч гэхдээ нэг яарсан чинь байхгүй тий. Тийм болохоор л зээ авахгүй. Зөвхөн 100 даа гэдэг. За бас зөвхөн 100-аас тастай тий. Окей. Тастай байдаг гэж штэ. 100-100-аагаа олсон уу гэнэ. Удирлын чанартай тий. Арай алаг ах уу. 100-100 их чаа зэрэг Summertime sadness болчихдог тий. Алаг ах уу. Сая аялал нь хэдэн хоног үргэлжилсэн бэ? Сар гаруй явчаад Непал тамийн сүлд Непалд 17 онсон байна. 5,000 өндөрлөө. Тэгээд Everest-ийн 5,000 base camp 5,364 руу гарчаад ирсэн. Баяр хүргэе. Баярлаа. Скин гэрээ хийж арай амжааг. Бусдаас жоохон бор төмс шиг байгаа ч тий. Одоо ч төмслөө подкаст юм чи. Гэтэ баг надаас байгаа юм байна шүү. Үгүй. Нэг борлцсон юм шиг харагдахгүй байна уу? Тийм ээ. Хаваа явсан юм шиг л харагдсан. Бүкэд явсан юм шиг. Танад л байж тий. Танад гоё сайхан залуул. Окей. За Риагаар сүн сайхан амьдралынхаа хайрыг олж байгаа юм байна да. Өөр хүүхэд хэзээ. Үгүй харин тэгээд чинь хүн чинь ингээ гайхт юм ба шүү. Гинт юм болохоор ч би ч юм бүр яг хот гэдэг. Нэг зээзтэй л олё даа гэсэн чи. Нэг зээзтэй л олё даа гэд. Бүр зээзээчгүй болмоор санагдсан биш бүр яг гэртээ ганцаараа бүр ингээд мууртноотой өгдөг имгэн малт юм уу гэж бодож ирсэн аа тэг гинт шууд ингэж авч. Бүгж авсан уу юу сүм бүгж? Үгүй юу зүгээр миний мөнгөн бүгж байгаа шүү гэдэг хаана гайхалтай байна. Үгүй байхгүй байж энэ Тэр бас ингэ шүү. Үзчихвэл Хэнийг ингэж үсгэн минийх зүгээр л эндээ зөвхөр гоё. Уусаа ийм бүгж харин байдаг байхгүй хохтуудад. Энэ гартай зүүн үстэй тий? Зүүндээ зүүн тий? Ер нь хормын бүгж зүүндээ байлаа. Тэгтээ яах вэ? За яах вэ? Одоо авч хүртэл ингээл явж байхаас
Тэгээ манай подкаст маань 7 хоног болгон хамралтын өдрүүдээр сонсогч нартай хүрдэг. Тэгээд бит хоёр бол сайхан болзооны амьдралыг, сингл амьдралыг сайхан ярьдаг зочдойхоо тухай сингл амьдралынх нь одоо түүхтэй гоё юмнуудыг яриад иддэг. Тэгээд та хоёрыг бас ариун туршлагатай гэж бит хоёр бас сонсоод. Монголын бас болзож явсан ариун туршлагатай ноён ориглоод гэд бас сонсоод бас тий. Хин тийм ташаа Ямарсан ташаа мэдээлэл. ташаа мэдээлэл. Өстө хормоор гом байна гэж үгэж. Би тэгтээ нэр эрэхтэн нэр сэдв асуугаагүй юм шүү нэр. Юу талаар ярих байлаа асуугаад ирсэн. Манай ерөнхий сэдв чи угаасаа хайр дурлал болцоо дейтинг тий. Тэгээ сингл амьдралын тухай аахгүй. Манай подкастыг сонсож аваад гараад болцоо түнтэй суудсан ч хүн байна. Болцож явж байгаад манай подкастыг ярьсараа хоорондоо суудсан ч хүн байна. Нэр ингэс хүмүүс байдаг шүү дээ тий. Тэгж хайраа олсон хүмүүс байна. Тэгээд гоё яг гэгээлэг сайхан мэдрэмжүүдийг өгдөг. Тэгээд бид нар ч гэсэн өөрсдөө хийхдээ айгуу гоё enjoy хийдэг тий. Teams данглана. Чи гоё enjoy хийдэг үстэй подкаст нэрээ. Тийм шүү дээ. Тэггүй яах вэ? Team gang shit. За бүгд эхэлцгээе. Би май зизи. Тий. Подкастнаас зизиг олчлоо. Лада болсон кат гэ гараа. За одоо болсон гэ гараа. Монголд ер нь болцох ер нь хэцүү юу та юу санагддаг вэ? Тий. Нөгөө нэг хийц байхгүйгээс болж жоохон хэцүү байдаг. Гэхдээ хийц байхгүй тусмаа тэр чи улам хэрэг креативын шалах юм шүү. 100-100 орол хутгалж байгаа хүмүүсээс хамгаалж мамгаалаа. Бас Айгу экстрим. Тий. Айгу итгээд болцоо сонирхдаг байж тэр өөрөө тэгээд ахаарч синглэд юм аасаа. Тэгтээ одоо болцон дээр хоёул 100-100 орох гэх юм бол амар экстрим болцоо болох нь шүү дээ. Гэтэ ер нь 100-100 гэлтгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн болзон дээрээ ийм гоё тоглолт үзүүл бас гоё юм байна. Ер нь. Тий. Зүгээр нэг кино үзчихснээс хамаагүй дээр л байх гэж би бодсон. Гэтэ одоо жишээл нөгөө Morning Star-ын тоглолт монголчиг амар гүн гүнзгий хайрын дуунуудтай тэгсэн мөртлөөсөө яг нөгөө тэр чинь амьд төгжим учраас адреналин өсгөж хүмүүсгээд тэр чинь тусдаа амьд төгжим талцгаар өсөж байгаа байхгүй. Тоглолт байвал гоё хаа. Одоо чинь нийтдээ 30 тоглолт байна гэж шүү дээ одоо. Энэ тоглолт эхэлснээс хойш, бүх тоглолт эхэлснээс хойш. Тиймээс энэ жил амар 9 сарын эдийн хүртэл 30 тоглолт гэж одоо тоглолт болж байна. Тий, өнөөдөр шиг тоглолттой 30 тоглолт гэж одоо та бүхэнд боломж байна. Байна. 30 тоглолтын дээр. аль тоглолтын үзэх. Алийг нүцхүү гэдгээ л гол. Playtime бас гоё үстэй. Ер нь бас хамт явж мөн. Playtime чи яг л зизэн шүү За чи мөр Playtime-ын 3 хоногийн хүн хайж ин лээ. дээ. Энэ танаа найз ах юм уу эсвэл яг Playtime-ийн найз ах юм уу гэдэг тусдаа асуулт байгаа шүү дээ. Playtime-д 4 өдөр 4 өөр хүнтэй явна гэж бас байна үстэй. А тийм үү? Тий. Дөрөв Ямар гоё өөрсдөө авах. Тайз болол дээр өөр үнтэй байвал яг уу. Одоо ч нөгөө тийм юм байхгүй. Хуучин монгол шитгэн чи ингээ уултаастай горхтой голын аан цаана гэд зөрөөд та бас болсон бах. Одоо л хавтгаа тал дээр бас хэцүү. Яг л дайралтах намар. гişт. Тэгэхээр чи одоо л энэ хавтгаа нуугдах мод зодж байхгүй. Модгүй тий. Тий. Тэгэхээр одоо Амар том байсан надад. яг зүгээр яг 4 хоногийн зизил болж байгаа. 4 хоногийн зизи. 4 хоногийн зизид түнсш өдөр бүр өөр зизитэй байж болохгүй нэ. 4 хоног дөрөвдөд тэгтээ арай орцдох хаа. Тэгээ 4 хоногийн нэг хүний 4 хоног гэдэг байц тээ. Үгүй харин Нэг Playtime хүн- өдөр болгон Өдөр болгоны хүнтэй байж болох юм уу гэж би асуусан. Би ч Яг уу. тиймээгүй л. Наад чинь ч бас чанга юм байна. Байгаад гэтээ юу хийх. Зүгээр яг хуу хамт зүгээр нэг өдөржингөө явж байгаа тэгээд салаад явж байвал 4 хоног өөр үнтэй байж болох юм шүү. Тий. Зүгээр л ингээд Зүгээр хамт яваа. зүгээр хамт явах тийм. Тэрнээс биш 4 хоног өөр хүнтэй хөтөлцөөд яваад байвал хэцүү юм байна л та. Баригдана л та тий. Наад тэгтээ юу гэх вэ? Баригдахаас Би- гадна нь ер нь л хэцүү үст. Би л зүрхт мөртөх шít санаа зовоод энэ ч тийш хүү авта хараад энэ жоо юм гүйл Нэг хүнтэй ч явахад хэцүү. тий нэг хүнтэй ч явахад бас жоо юм. Officially биш л. Playtime дээр тэгж та нар яг хүнтэй танилцж ирсэн үү? Цоошин хүнтэй. Romantically байдлаар Үгүй романтизм үүсэх гэж танилцж байгаагүй. гүм. Яагаад те тэгтээ нэр арай л Тий. жил ганцхан болдог тэгэл хотороо Фестивал очдог дээр. фестивал дээр хин ч хинтэйж танилцаагүй. Зүгээр л юм ярьж л үзчихсэн. Яа. Зөв төөрцөө явж исэн чинь нэг гай бас төөрцөө явж ш таарал. Чи найзуудаа хайж байгаа юм уу гэж. Өө тий найзуудаа хайж нөө гэсчээс 70 болчих юм а тэгс харин тийм ээ энэ худлага хоёрдоо л ингэ зогсож ирсэн нэгээс олж илсэн юм. Та нар яг ийм паблик шоуны ер нь дүрм юу вэ? Ингээ найзуудаараа тийм фестивал руу ороход одоо манай дүрм бол жишээ нь бид нар яг нэг цэг дээр уулздаг байхгүй юу? Тэгээ тэр цэг дээрээ л уулздаг жил болгон. Тэгээ угсаа Playtime-ын тайзч угсаа хаач баригдсан нэг л тайз байгаа шүү дээ. Тэрний ард нэг мониторинг байдаг шүү дээ, тий. 2 асар байдаг. Яг тэрний урд уулздаг төөрцсгөх юм бол тэгээ сүлжээ мүлжээ унаад амар хэцүү байдаг шүү дээ.
Тэгэхээр тэр жишээ нь манай нэг дүрэн байдیں۔ Хэрвээ төөрөх юм бол тэндээ байж гэдэг. Би тэр чинь хүмүүс хаалтч өөр хүмүүстэй уугаа явчих. Тийм тэгээд яваад гэсэн шүү дээ. Надад бол тэгж нэг Тэгэхээр чинь нөгөө цагаа алдаад байгаа юм Би бинийгээ хайд цаг алдахгүй тусдаа салж байгаа Тэр бас тэр чинь бас нэг дүрэн Олцгий баггүй. гэдэг. Тийм. Хэрвээ салаад ингээ явах юм бол тэгээд Хойв заяа биднийг дахин уучруулах Тэгээ баяртай. салаад явцсан амар тийм. Тийм амар Амар. ахгүй. Тэгэхгүй бол ингэ чи хаана наа. 3-аас дээш хүнтэй явах юм бол тэгэл ер нь сонжиралтдаг байхгүй. Би яг нэг өмнө Playtime л ерөөсө огт явж үзээгүй нэг найзуудаа дагуулж явахгүй юу нэг хэдэн жилийн өмнө. Тэгэл би ч юм болохоор өөрөө амар Playtime-сыг хүүхдээсэн. Ядар сонссон баг ядарч ер нь хаасаагүй явсан л таньдаг хүн таарад байгаа байхгүй. Тэгэл нэг хүнтэй таарал юм ярьдаг ч юм эсвэл нэг хүнтэй таарал ийш тийш явчаал ирэнгүүт гомдчихин заяа. Хаяа явчлаа. Би ганцаараа өстөө таних хүн байхгүй, очих газар байхгүй яасан юм. Хамт явна гэчихэд хамт явахгүйсэн бол яах гэж ирсэн юм бэ? наадам штэ зүгээр наадаач тий. Тэгээ би ер нь бодсон. За зөв шинковудтай бол дахиж зэж хамт явах. Тэр очиж салцгаа игээд. экспертүүдтэй Мөрөөрөө Мэргэжлийнхэнтэй- наадчдаг хүмүүстэй л Мэргэжлийнхэн явах. чи яг салж явж байгаа тэгээ эргээд дуулцахад яг баг тэр газараа сууж Тийм. Тэгээ ингээд нөгөө гоё салхи малхаар үгийн сонсон. Өө англинд жам хайгаа авчлаа мовчлоо. Ингээд нэг явж тэгээд ингээд хүүсөөрөө олж малчин нэг тий. ингээл тойроод ирэх нэг хов бацчаал ирж байгаа. Сая тэгээ ингээ тэр тэртэй Хүүчин тийм 40 явахнаас өөр охинтой явж байгаа. согтлтын зэрэг жоохон муудсан. Тэгээ дахиад нэг тойроо ирээд тасарсан. Энийг та одоо юу гэж бодож байгаа вэ? Ер нь Playtime гэхээр л угаасаа хүмүүс ингээл жилийн өмнөөс юм уу шууд өмсөх хувцас бэлдээл те ингээл ер нь юм гоё зориулсан хувцлалт бэлтэж гаргадаг шүү дээ. Тэгвэл миний өнцгөөс зүгээр яг сүүлийн хэдэн жил арай л амар бас дэндүү задгаараад байгаа юм болов уу гэж би хараад байгаа байхгүй юу? Яг хүн шав шалтан болоод байгаа. харин тийм ингээд зарим бараг шууд бенцтэйгээ явж явах шиг те нэг тийм Тэр гоё штэ. тэрийг би яг одоо юу гэдэг мэдэхгүй. Тэр бол би яг ойлгож чадахгүй л байгаа л та. Тэр чинь чи заавал ойлгох шаардлагагүй штэ. Тэр хүн өөрөө л гоё юм штэ. Тэр яг л нөгөө кавчела мовчеланаас ер нь бол болчлаа гал да. Яг санаа гал авчлаа үсэл нь бол байх л та. тийм. Ер нь л яг энэ олон хэд мянган хүнд бол тийм байх. Би бол яг угаасаа нэг Тэр нөгөө нэг аль болох өөр олон төрлийн хүн байгаа байж иж амьдрал сонирхолтой болно гэж боддог болохоор тэр тэнд бензин өмсөөл би энд савкинж гата өмсөөл явж идөө. десертэд болдог шоуч юу вэ? Нэг арай хаард болтох нь бүр яг юм илсэн цүлтэй болоод идэх чаа. Тэр чинь нэг штэ. Юу Тэгээ лээ. Айгу амархан. хариулж чамаа. Саяхан гадаадас ирсэн. Монгол үг нь орж ирэх байгаад байгаа шүү. Араа оошгүй. Цагийн зүрхнээс арай гарах. Орчиж ядаа тий. Би ер нь тэрийг санаж байна. Дандаа Тэний стил чинь бүр амар шүү дээ. Тэд нар чинь бүр ингээд Дүүл мөн шиг байх уу? тийм бараг дүүн мөн шиг тиймэрхүү хувцастай. тэдэнд бүр амар бэлтэж ирсэн. бүр жинхнээсээ бүр яг жинхнээсээ өөрөө хувцас зохиож бараг тэгж ирж мэрдэг. Тэгээд тэр чинь нэг шоу дууссаны дараа тэр бэлдсэн бүх юмнуудаа шатааж батаад тийм юутэй. Born гэдэг юу л? Burning Man. Burning Man тийм. Яа. Шатаах гэхээр батлаа шүү. Тийм шүү дээ. Би ч орчуулгандаа сайн бол. Гадагшаа яваагүй удсан байгаа тийм л. Гэтэ нэрэл мөрхий бас яг хүмүүсийн хүснөө өмсөж болох нэг ганцхан адам юм да. Тэгээд яг тэр хашаагаар ороод хүмүүс нэг арай нэг өөр болсон та нар санагддаг. Нэг юм арай задгаа тий арай задгаа болсон тий. Тэгэхээр хараа хяналтахгүй. тэгэхээр чи одоо нөгөө ганцхан гялалцах боломж учраас тэгэл өстой лагаад нулунгад нүмөрөөрөө байгдээ. Би ч одоо жоохон нэрээ жоохон байсан бол одоо бас бэлтэж мэлтгэлээсэн баг л та одоо тэгээд би зүгээр Тийм би байгаа нэг гоё хувцас өмсөл за ингээд сүүлийн 1-2 жил бас яг тийм зүгээр амархан хувцас өмсдөг. Шорт өмсөл, мак өмсөл. Би дэвтэх. Тэгэл халууцахгүй мэдээж нөө арьсан жоохон төрөйтэй гутал өмсөхгүй шороо шиг чинь. Тэгэл сарвштай малгай залах өмсөл. Гэтэ бүх охтууд нэг ковбой охин болсон бахаар бас жоохон сонин санагддаг шүү. Тэр жаахан тийм шүү. тэгээд нэг торон тэркот. Аль болох өөр байх гэсэн чи бүгд кобой ялсан байгаа тийм. Бүгд яг ковбой болсон. Яг л нөгөө гутлан дээр өмсөж яг лүкэ босгон гут тэгээ шороонд хамгийн Алсан боломжтой гутлан дээр шууд тэгэл малгай тийм байхаар угаасаа шууд Тийм Playtime явж байгаа хүмүүс маань сандаал их тохиромжгүй байдгийг шүү. Хуруу гарсан сандаал үүсээ явж идэг шүү. Тэр байж болохгүй. Анхны жил үү? анхны удаа та сандалаас татгалзаарай. Тэгээд ер нь л тэгтээ мэдгүй надад л сандал. Онцон шаардлага бол би энэ тас битээ түрхээрээ. Саарлаа би энэ тасан дээр би шороо наалж. Өнөөр би тус төрөхгүй мө тэ нэрэ. Тэ ер нь Угаасаа одоо шороо ингэж Оройн дээр зав орж байгаа шүү. Тийм тэрний оронд одоо өмнөх оройн сайн чигшүүлээд унтаад өглөө аль болох хуур арьстай гарч авдаг ч юм уу. Залуучууд одоо ямар зөвлөгөөч юм бэ? Хүсээ битгий гэлтэй гэж. Залуучууд бүх охтууд угаасаа саарл фильтртэй харагдана. Хотод очиод уулзахыг болцохыг бодоорой. Тэнд тэгтээ угаасаа хөөрхөн байх. Өнгөрсөн жилийн Playtime бол маш хэцүү байсан. Ингээл
хүчтэй юм шиг яг ингээл натис фатаг гаргаж иж нөгөө шороогоо арчаал дахиад харангуй сав сарлууллаа тэгэл. Нүүр мүрээ ингэнгүүт ингээл яг сав сарлууллаа. Чи хотод ирсэн чинь Тийм бол. юу плейтайм явсан машин шууд ялгагдчихсэн юм чи яг плейтаймын шороо чинь тэр чинь шав шороо плейтайм үлэн тоосоо дүү яг Тэгтээ уунаад чи эхний өдөр бол ногоо могоо хийсэн юм биш үү те. Тэгэл яг тэгээ дунд нь нэг бороо орсон юм аа нэг орой бороо орсон. Тэгээд яг. За тэгээд ерөнхий эцэгч плейтаймынхандаа баярлалаа ингээд. хитэн диктэй. бид түр бол батарны орсон сая. Хоёлаа ямар ч диктэй л юм Явсан батарны Ахнэ бид нэр. тэг орхны артистээр ороод VIP юм байх. Харин тий одоо плейтаймын тэл байж. цаан болгоч үзэж байгаа юм бол одоо бид дөрвийг бодож үзээрэй. Нацгаахан. Анхлын бүтээр нэг ивент хийж одоо таахгүй плейтайм дээр. Тэр нь болохоор нөгөө найзгаа пич хийгээд тэгээ зардаг. Тэрийг хийж одоо таахгүй. Надад бүр үнэхээр би чамдаа найзтай чи нэг чамдаа найзтай. Тэгээ PPT-гээ бэлдээд тий гоё дийлээс бэлдээстэй. Тинчэн нэг дугаар хийвэл бас гаралтай юм Тийм. Тэгээ тайзан дээр шууд лайв нэг дугаар хийдэг ч юм уу тий. Тэрийг бодоод аа тэгээ тэрнтэй хамтрах байгууллагууд байвал бидэртэй холбогдороо гэсэн одоо ч гэсэн нэгч байгууллага холбогдоод өөртөө байгуулах төрөх ч гэсэн. Надлан уг нь 2 3 байгууллагатай хамтарсан. Гэхдээ энэ жил нөгөө газруудыг тайзсуулахгүй гэдэг ах шиг байна л та. Цэгаах. Аа. Тэгээд газрууд бас нөгөө хөтөлбөрөөр тандсан юм шиг байна. Зүгээр яхав зүгээр оролцоол бүтээ гаргаал оролцож байгаа шиг. Тэрнээс нөгөө том тайз мэт ч юм уу асар масар бол засахгүй байгаад байгаа юм шиг байна. Сайн. Ер нь бол яг 4 жил 16 стейж гарснаас одоо 8-ыг хасаад одоо 8 том стейж үлдсэн юм байна. шиг үлээ. Ер нь тэрэн зөвлөдөө. Бас тийм байсан. Яг чанараа ба хөгжмийн чанараа бодвол бас тийм зүгээр. Бас хит commercial болчих гээд байсан байж магадгүй. Тэгээ нөгөө Lavender Rose шиг асар энтер бол бас стил хэрэгтэй те байгаа л байгаа. Lavender Rose тэрийг гардаг үзүүлбэрүүд энтер бүр ингээд яг пигж ихтэй штэ. Эсвэл Lavender Rose томруулах ч юм уу эсвэл нэг тиймэрхүү асруудаа олшруулах. Тэгэхгүй бол одоо жишээ нь хаан банкн дээр нэг хамтлагийг хаан банкныхаа удалж аваад гаргаснаа тэгсэн чинь нөгөө хамтлаг нь төв тайзан дээр байнгут ингээд тэр чинь ингээд хідэн цагийн зайтай 2 тайзан дээр чинь гардаг ч юм уу те эсвэл нэг өдрийн зайтай 2 тайзан дээр гарчаар амар үнс нэг болчихж байгаа байхгүй те хаан банкн дээр үтсэн гэсэн маргааш дахиад өөр тайзан дээр ихээр тэгэхээр тэр хамтлагийг жилдээ том тайзан дээр тоглоно гэдэг нь арай илүү үнцэнтэй ч юм уу те тэр яг тайзад тэр талаасаа тайзад сөөлсөн нь зөв байх. Тэгээс Coachella энэ дээр бол давтагдаал угаасаа гар дээрш нөгөө эхний өдөр нь очоогүй 4-р өдөр дээр очих ч юм уу. Тэгэхээр нөгөө хүн болгонд хүртээмжтэй байх үднээс бол давтаал гардаг л та. I don't know. За плейтайм нэг иймэрхүү. За тэгээд 100 одоо зөндөө олон тоглолт болно гэж юм. Тоглолтууд ч яг тэгээ болт юм байгааз. Зуны Улаанбаатар хот бол айгу болцооны зуны Улаанбаатар бол ялангуяа айгу гоё болцоо тохиромжтой. Бүгдээрээ хөсөл явсны дараа. Наадмаар явсны дараа чив чимээгүй басны Хөсөл дараа. явсны дараа. Тэр үеэр нэрээ яг Амар beautiful юм хом бас харагддаг те. Хэнийг дагаа явчихвэн. Хин хоёрын стори нэг газар яваад байна гэж үү. Охтууд нэрээ шууд амар тэгж хардггүй те. Охтуудад эрэгтэй хүмүүс л хараад идэх юм санагдсан. Эрэгтэй ер нь хүмүүс аль аль нь хардаг. Эрэгтэй хүмүүс л аль охин хэнийг дагаа явчихгээл хараал ажаад ижид юм шиг санагдсан. Гэтэ нөгөө нэг хүний стори эрэгтэйг нь мэдэхгүй юм чинь бид нар нэг тэр эрэгтэйгийнх нь сториг хараад тэгж бид нар бол нэг тэгж бол ухдаг баха. Охтууд бол эрэгтэй эмэгтэй хоёуланг нь мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр санамсаргүй стори матч хийчих юм бол зүгээр тэгэх юм бол анзаарч магадгүй. Тийм. Одоо яалтч би энэ хоёр хоёулангийн дагаа байж исэн чи хамт явчих юм бол хичүүл яг нэг локейшн дээр стори гараад нэг цаг үед те түүний стори 30 минут юм өөрийнх нь 40 минут гэх шүү дээ. Тийм тэгжл барьдаг юм бол гэхдээ ер нь бол би ста тийм юм. Stack аккаунтгүй болохоор яг тэг тийм үү? өөрөөхөө яг шууд stack аккаунтыг бичдэг гэж юу? Гүү амар лайлаа гэж бодлоо. Тэр зэгтэй лээ. Лээ үстэй угаасаа. Хоёр нь хэдэн X-тэй юм бэ? Хэдэн X юм бэ? Дээт гээгүй юм уу? Хэдэн дээдтэй? Зүгээр дээт ярина гээгүй юм уу? X-үүдийн тоо хэд вэ? Тэгвэл бас нэг 5 6 муу хамбал байх ш 5. 7 8 ч юм. 9 78 гэхгүй. Ч тооцохгүй. X-ийн дэний X ч бас амар хүндэтгэл шүү. Тэгээ энэ манай X гээ ярих ч бас хүний хүндэлж байгаа байхгүй. Энчтэй гэвэр юм чамаа хаслаа гэж. надад ч гэсэн тэр хавцал одоо 5 6 хавцал. Дөрөв гэхлээр багтах гэдэг. 4 5 зурлаад юм. Амар хэсэг яваа шүү. Габиг бол ахтад бас ер нь нэлээд крашлдаг тий. Үгүй. Тийм үстэй. Тийм үстэй. Үгүй. Манай үеийн охтууд биш. Арай дээшээ крашлт юм болов уу?
Танай уухийн Одоо танаа уух эхэлж байгаа. Одоо ингээд нас танаа уухийн ч одоо манай уухийн одоо маса бацаанэр гэдэг нөө. Кавиг бас охтод ер нь караачлаад нилээн бичдэг үү? Үгүй. Энийгээ тэгээд Хай сайн уу мэн үү? Дүрсээ явуулаач магуулаач. Хаа юмтаач. Дүрсээ явуул. Чи юу ний чамны хараадах. Нүт. Габигийн сошиал дээр хамгийн их үзээд байдаг хүн юм бэ? ёо би тай. Чи заавал тэрийг хэлдэг. Өөр хайр дурлал яриа л та. Тэнгүүд бүр ус төлөө орчих штеп. Цэцэг үү? Хэд хэдэн байгаа ба. Гэтэ яг эмхтэн гэсэн Тэр иргэн цээлтэй угаасаа амар те. ганц хоёр нэг эрэгтэн бас байгаа ба. Амраах эсвэл нэг урбан тагт орсон шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр амраах тэгээдсэн байхгүй. Подкаста сайн явуулъя гэх юм бол шууд хүний нэр цогж яар. Зүгээр шууд ингээл тэр тэгдэг энэ ингэдэг гэ шууд хүний нэр цогж ярьдаг юм бол амар сайн хандлттай Тэр бас үнэн шүү. Угаасаа Тийм, би фүсх амар дуртай те. Ер нь болчиход. Тэгээ өөрөө ч гэсэн яг яриан дундаа бол бүр битүү хүний нэр дурдаад хүн цохол явчихдаг. Цаатных чинь гол нь өөр бас нэг цохол соосон тий. баримттай юм ярьж байгаа юм. Тэ. Мэдээ ярьдаг хүн шүү дээ. Тус төр ярьдаг хүн. Хэдүүлээчсэн хин нэгний X-ийг ярих жаалыг баримттай ярих шүү. Тэр ярьж үеийнхээ тэгж явуулдаад Яг тэрээс зээдсэн жоо байсан шүү дээ. 23 оны 100 зээзсэн шүү дээ. Яг юм факттай ярьж мэрэн шүү. Маш ч өвлийн сторинд байгааг. Нэр мен шигч байгаа л. Таиланд тэр хоёр яваагүй. Тэр хоёр Таиланд яваагүй. Би бол яг мэдчихээн. Яа тэгвэл би явсан. Би тэр Таиландын яг тэгж амралтын маягаар хизээч явж байгаа болохоор мэдэхгүй л байна л да. Гэхдээ монголчууд ер нь таард юм уу тэгж? Таард юм байл шүү дээ. Тэгээ би сайн нэг явсан. Тэгээ би сайн хэрэг шиг байдаг ухааны юм яриад шиг бараг тэгж. Та хэдэн сард явсан? Би сая 5 сард явсан. Хайсис үеэр би яваг болохоор нэг таараагүй л та. Хай сизон мол яг 12 сар. Би 5 сард явсан шүү дээ. 1 сар. Тийм үү. 5 сарын ихтэй ихээр явсан. Би Бангкок ороод нөгөө нэг хүн Паттайя ороод тэгээд цааш явсан. Та 1 сар мард бол таард юм билээ. Би бол нэг 1 сард өнгөрсөн жил алхаа явж байгаа урд нөгөө хий алхах завьсан шүү дээ. Алхаа Чи явсан. наад ярьж болж байгаа юм уу? Хүмүүнтэй хамт явж исэн байх үү? Чи өдөр содрын зөрүүлэгч мэдгүй яг нодлон 1 сар гэсэн сайн мэдгүй шүү. Энэ жил илүү нодлон билүү урд нь нэлээ. Нөгөө манай ах маань энэ жид ямар ч нэг Таиланд явсан инфо байхгүйсэн чи гинт Таиланд явсан. Гэр бүлийн бүртгэл дээр ямар ч тийм инфо бүртгэгдэг байж ачаа чи тэрийг Ямар ч мангар олон монголчуудтай таарсан. Тэгээ намайг бас алхаж малхаж яаж хажуугаар Монголд хүн зурсан үн чинь нөгөө бичлэг хийдэг охин байж тээ. Би ч юм сүлдээ өө Монголд байгаа юм шиг ямар амир ихгүй юм бэ. Таиландд хүртэл чагаа таньж шүү дээ. Өөдөс нэг үд. Какунка. Гамбаг гамбал идэх. Ягас зөндөө масна. Гамбаг ингэж нөгөө нэг зодон мод нь алан талан гэж хүмүүс ер нь ирж ирсэн нөө сошиал дээр. Биччихсэн. Тэгтээ яг ирж ирсэн нөө. Ирж чадахгүй. Ирдэ шүү дээ. Гараа тэгээ хотлаа те. чи хүлээжсэн үү? Яг зодно гэж ирж ирсэн үү? Зодон мод нь алан мал гэж ирж ирсэн нөө. Үгүй. Гэхдээ бас амар нэг юм амьдрдаг байсан гэр мөрийн тэдийн тот мот гэж би гэж явуулаад би бол хэмээ хувьд бас л ажилласан. Юу вэ гэж бодсон. Би ч нөгөө хожим клубд жог клубд ажилладаг гэсэн. Тэгэл мазрал өө намаа алан татна гэдсэн хүмүүс ирж ганц шоо татвал татаарай гэх. Хамаагүй тэгэл постнаас тэгчихдэг гэсэн шүү дээ. Тэрийг айгу гондохоо ярь. Кофе шоп нэг хэсэг ажилладаг байсан аахгүй. Тэгээд сүүлдээ бүр ингээ өөдөө зэ манайх бүр хүн орхоо байлаа зэ. Тэгээд Facebook ч дөнгөжл баг гарч ирсэн. Өөдөө өнөөдөр намун гэдэг нэртэй хүмүүс ирж өнгө кофе уугаарай гэж чичээ. Маргааш нь саруул гэдэг нэртэй хүмүүс өнгө кофе уугаарай гэж тэгж чичдэг гэсэн нэг. Тэг хин ч ирдгүүлээ. Хэр хийцгүй байсан. Facebook дөнгөж нэгжсэн гэхэр зүгээс мангар дээр үл юм шүү те. Тийштэй бүгд 10 ихэр. Тий 10. Зарягийн бичлэг амар явсан шүү дээ анх. Яа одоо олон нийтэд танигдсан. Согтоо. Танигдсан. Согтоо. Бичлэг нэр нь тэр үү? Тийм л. Зоол найзаас авсан юм гэдэг бичлэг тий. Бид нар чинь нэг сая зоол найзтай байсан. Тэр зоол найз үнэхээр байд юм уу тий? Тийм байсан. Байдаг л Байсан. Байсан. Байсан шүү. Зал найз одоо байгаа. Тэр бол байгаа. Дайз бол байхгүй. Хүн байгаа. Хүн Хүн бол найзлахаа болсон. тийм тэрээр бол байж байгаа би ойлгосон. Зөв.
Нэг юм л харснаа. Тэгсэн шүү. Тэгэд тэрнээс хойш ер нь юу хийж байгаа вэ? Тэрнээс хойш тэгэл ажиллаа гээл би ч нөгөө Ер нь юу гэдэг вэ гэж асуух гэсэн. Тийм, дизайнер мэрэгчлээ. Тэгээ өөрийнхөө нөгөө нэг үүсгэн байгуулалтсан брэнд ажиллаулаад тийм. Хувцсны дизайн юм. Тэгээ хувцсны дизайн, фэшн дизайн. Ямар брэнд нэ? Mepoff гэх брэнд. Ер нь Mepoff. 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 MEO. Mepoff гэдэг дотогийн баатар байдаг шүү дээ. Гэтэ нэг итэй. Тийм, Mepoff. Mepoff. Тийм. Тийм. Ер нь бол нөө стрит залуусын хувцсны брэнд аахгүй. Тэгэл яг эрэхтэй хувцах болов яг ерөнхийдөө бүдрэлгийн секс гэж байгаа. Тэгэл тиймэрхүү тэднүүсээ хийгээл тэгэл үлдсэнд нь яг тэр бичлэгийн 2 жил бол аим шоуц. 3 дахь ялахгүй 5 дахь ялахгүй. Шоудаа. Тэр уусаа миний нөө тэгдэг үе байсан. Ми тийм яра байсан. Тэгээ одоо бол бүр яг баар саммав гэж мартлаа. Кантигаар сони юу орж байгаа юм бэ? Кантиг одоо манай анхлын лата сайн мэдэж байгаа л гэдэг. Канти мантай бид сүүл хизээч орсноо. Анхлын хамгийн сүүл хийж орсон. Ямар амар сайн юм бэ нүд. Мэдгүй бүр мартсан ба штэ. Харин я мартчихдаг юм байна. Анхлын битээр хамгийн сүүл нэг өвөл орсон. Өвлөө? Бүгдээ А биш өвөл гэж бодлоо ярьж штэ. Сая 3 сард үстэй. Тийм, баийг хийж орсон штэ. Тийм штэ. Гоё юм би. Канте орохоор би бол өстой шууд хөгшин мэдрэмж авч байгаа. Тийм үү? Тий. Зүгтэй илүү хөгшин мэдрэмж өгöd байгаа. Зүг шүү дээ. Тэшээ нөгөө мейн заалмаал яг хипхоп хөгжим явангууд яг боролтой гэр цэцэрлэг шиг юу гэдэг. Харин тий нэг арай илүү доошоо үеийнхэн байгаад байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Кантен арай гайгүй юм шиг. Тийм. Таны хамгийн анхны баарнууд юу байсан бэ? Арайгүй хаач гэх. Тийм, бараг л тийм л ах. Аргүй юу? Тийм. Би ч ихч мөртлөөсөө сүүл шоу ертөнцид Орсон. тавьсан. Тэгэхээр яг аригуу хавцаанаас бол хөл тавьсан. Одоо Габи сансрын баар хэлэндээ авил. Метрополис. Энэ мэдгүй бах. Холливуд мод байсан. Холливуд байсан. Холливуд мэдээс Bricks өөрч аригранг тэр шүү дээ. Та бүр тийм амар дэшээ үе юм уу? Метрополис гэж баарнд орж үзсэн үү? Метро байсан. Тэр амар лаг баар. Яа ч юм тэрийг би амар лаг гэж бодоод тэгэл. Яха метрогийн үед би чинь нөгөө нэг хүүхдээ хийжтэй байсан болохоор арай баг гардаг шүү дээ. Тэгээд салаад тэгэл шооны амьдрал. Нэг юм хөл тавиал зодог тайлал тийм үе байгаад байгаа юм аа. Хөл тавиа зодог тайлах үе юу хэдэн жил явд юм болоо. Тун хүнээс асуулт юм болоо. Тэ миний хөл тэгэл 2 жил хөл тавиал тэгэл 2 жил сайхан шоудаал. Тэгэл яг чинь 2 жил юу болгож байгаа. жилийн өмнө яг зодог тайлал. Every single Friday нөгөө хэд нөгөө хувцаа нэг чи ба наадах өнгөрсөн тавтад өмсөөстэй гэдэг. Тэгэж мэгэл тэгэл яг үйдснэ мэдсэн шүү дээ. Юу ч хийж байгаа. Чи бас өнгөрсөн тавтад уух юм авч хүү гэж асуугаад зү. Яа. Найзгаа явуул. Бар тэгтлээ үйдсэн. Тэгэл яг залах өөрөө болцсон шүү дээ. Ломоч жижиг гэн л дээ. 2 жил гэдэг чинь гэтээ богинохон юм шүү те богинохон хугацаа. Мөн чи айгу богинохон Яг тэгтээ ах уу. Эд үе юм биш үү? Яг эд. Нөө эдрэгийн нөгөө 2278 гэдэг. Миний түрүүний асуулт нөгөө нэг хамгийн орж исэн хамгийн анхны гой баар юу байсан бэ гэж би асуух гэсэн. Одоо тэр нэг юу гэж нэг темпл гэдэг нэг баар нэгчсэн шүү дээ. Тэр амар гой санагдсан аахгүй анх надаа. Тэгээ миний санджаар бол зүв санживэл нэг юм хоймортой юм авдар тавьчихсан. DJ хааж юм ажиж үзчихлээ. Тэгэд хойд анх би ч бас жоохон байсан юм дөө. Аюу гой санагдчихсэн. Яг тэрэн шиг хамгийн анхны гой мэдрэмж өгч исэн баарнууд юу байна танарах? Согтойсон болоод. Санахгүй. Угаасаа тэгтээ тэр чинь бас ингэ баг байхгүй. Тэгээд яг аригуу анх орсон. Тэгээд 200 орсон. Тэгээд баг болчихж байгаа. Минт биш. Минт тандрын анх орчиж байгаа үнэ. Би мэдээд чи арай жоохот нөө. Йоо. Мэдгүй нэ. Минт дэжгсэн. 2 жилийн өмнө орсон чаа. Зөөр би энэ найзтай объект хамт явчихсан байхгүй. Тэр юу дэжгсэн? Билет дэжгсэн. Тийм анхны билет бол бас гоё байсан. Хаана уу? Метромолын хажуудлаа. Метромол дотор гэх юм уу? Бараг нэг хаалгаар нь ордог. Тэр чинь амар тийм хай класс баар болж ирсэн. Алкоголтой дугуй шууд яг юм плей тайм яриад баар яриад яг юм. Одоо баарнд яаж танилцсан тухай яриад тэгэл дуусна. Хайр дурлал аюу хөөх юм ярих гэсэн чинь хүндэн тааруулж байгаа юм. Хайр дурлал ярина шүү дээ. Хайр дурлал зөндөө ярьж та. Одоо тэгээ болзооны түүх мөх ярина. Байнга толгот театр.
Чи ахмад түнээсээ нөгөө дуудаг үстэй тий. Пүгэс нөө жооч. Тагуур надаас ногдож байгаа юм шүү дээ. Пүү ахаас дүү юм. Дүү штэ. Дүү. Тийм үү. Хоёр дүү. Гүү илүү. Нээгүй нэрнгэсээ Чи би тэрийг харьцуулаа дүүл байгаа зү. яг үйл юм шиг харагдаж байна. За. Би ахаа. Харин тийм аха. За бид хүнтэй хамт сонсож байгаа бүх сонсогч нартаа баярлалаа. Тэгээд бид бүхний хамтран ажиллагч Камлауд брэнд маань та бүхэнтэй хамт байна. Тэгээд та бүхэн Камлаудаа өмнө сонсч ирсэн хүмүүс бол мэдж байгаа. За шинэ хүмүүстэй дуулгахад одоо зөндөө олон мэдээ байна. Тэр болгоныг та бүхэн одоо вебсайтаас мэдээж авч болно. Тэгээд үндсэн Камлауд маань ураа маань юу гэхээр эмэгтэйчүүдийн амьдралын бүхий л үе шатанд хамтдаа байдаг гэдэг юм уриатай байдаг. Тэгээд хөгшин байна уу, залуу байна уу? Ер нь нэмэх 3 наснаас эхлээд баха. Нэмэх 3 наснаас эхлээд дээшээгээ хэдэн насны ч эмэгтэй хүн ашиглаж болох үгүй юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд энийг би бол ярих дуртай. Одоо дуртай. Энэ одоо юу вэ гэхээр Пүү ах хэрэгэлдэг. би бол хэрэгэлдэг. Тэгээд Чи манайч байгаа. танад байгаа юу? Эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа ашиглаж болт юм лээ. Тэгээ таярт бас бэлэг болгож бас өгнө шүү. Энийг чамд өгнө гээ би. Тийм. Угаагаараа гэдэг. Угаараа гэж байгаа шүү дээ. Цэцэн Жонёгоо. Цэцэн Жон. Гоё нэг болчихсон шүү. Бактери ашигтай бактери дуулаарай. Хүн шүүх яах вэ гэдэг. Усаа шүүж ууч яах. За энийг ингээд хэлэхээр будгахаас ч л тийм. Камлауд маань тэгээ хамтарч оролцож байна. Тэгээд эхлэн өнөөдрийн онцлог нэг бүтээгдэхүүнийг биднэрт хэлж өгөх үү? Аль нь вэ? За өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн болохоор энэ өдөр тутмын гело угаагч байгаа. Тэгээд миний мэдхээр бол нөгөө бусад савангууд болохоор яг 7 ногтоо 2-оос 3 удаа ч юм уу эсвэл 7 ногтоо 1 удаа л тийм угаах заалттай байдаг бол энэ савнууд болохоор өдөр болгон угаах боломжтой. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо ашигтай бактерийг чинь устгахгүй гэсэн үг өдөр болгон угааж болно гэдэг нь. Тэгээд тийм учраас эмэгтэйчүүд маань одоо ариун цэврээ сайхан хангаад тэгээд Ус шууж ухаах бэ. эмэгтэйчүүдийн бэлгийн ариун цэврээ сайн сахиж байгаарэ. Тэгээд Одоо миний ойлсноор бол юу юм бэлээ шүү дээ. Тэ ер нь сарын дэмдэг ирэх үед те цэвэршилтийн үед гэдэг ч юм уу. Ингээд эмэгтэйчүүдийн эрэгтэй хүнийг бодвол эмэгтэй хүн чинь ингээд янз бүрийн мөчлөхүүдийг маш их давдаг те. Тэгээд тэр болгонд нь тохирсон жирэмсний үе, төрсний дараах энэ төр гээл те. Тэр болгонд таарсан нөхрөх бүтээгдэхүүнүүд маань Камлаудад байдаг. За тэр ч утгаараа одоо эмэгтэйчүүдийн амьдралын бүхий л үе шатанд хамтдаа гэдэг уриатай байдаг байгаа. Тэгээд та болцооны өмнөх, болцооны дараа. Одоо тий яг одоо жишээ нь бэлгийн харьцаанд орсны одоо дараа угаах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм бүтээгдэхүүн жишээ нь байд юм лээ. Энэ байсан баха баг. Тэгээ наач нөө ашигтай бактеритай болохоор тэгтээ түрүүний англи чиний ярьдаг нь болохоор нөгөө өдөр тутмынх энэ болоход болохтой хоёрчлоо. Тий. Энэ бол өдөр болгон биш юм л. Тэгээд та бүхэн энэ хүү бүтээгдэхүүнүүдийг Камлауд цэг MNS болон GJ Box цэг MNS та бүхэн харж агаад яг миний одоо айл үе шатанд юу хэрэгтэй байна гэдгээ сонгоод дэлгэрэнгүй мэдээллүүдээ уншаад бодолтой авах боломжтой. Дээрээс нь манай GJ Plus одоо бит дэлгүүрүүд байдаг. Тэр нь одоо саруул дотор байгаа, эхлэлгүүр дотор байгаа, Централ Таврт байгаа, Маршалд байгаа. За би өөр нэг ганц хоёр салбарын санахгүй байна. Тэгэхээр та гэртээгээ ойрхон салбаруудаас очиод Камлауд брэндийнхаа өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хөдөлж аваарай. Камлауд брэндийнхэндээ баярлалаа. Сэлбүүгийн хувь чат руу бичиж асуугаарай. 7 ногтоо 2 удаа угаадаг. Би Та бүхэн зөвлөө. тохирох. Зураг аваач тэгээд. Зөвлөн. Яг юу болоод байд. Юу болж зураг аваач. За болцоо яри гэдсэн бүгдээрээ болцоо руугаа оръё. Тэгээ манай подкастын хамгийн гоё хэсэг бол нөгөө болцооны ариун түүхүүд байдаг л да. Фейл болцооны түүх, хамгийн сайхан болцооны түүх. Одоо шууд ихний болцоон дээр замын голд өөрийн 5 цагт одоо цагаан зураас дээр гівцсэн ч хүн байна. Юун дээр зүтээ? Замын Цагаан зураас. тийм. Наач ноутбук киноны хэсэг. Тэр хэсэг чинь. Ноутбук киноны хэсэг. Тийм тэр хэсгийг тийм. Тэр хэсгийг Монголд одоо хийсэн хүн байна тийм үү? Тийм үү? Тийм тэгээд анхны болцоон дээр одоо хамт шүхрээр буусан ч хүн байна. Морь унсан ч хүн байна, хамт аригдсан ч хүн байна. Анхны болцоон дээр очоогүй ч хүн байна тийм. Ингээд янз бүрийн гой түүхүүд байдаг л та. Тэгээд тэр түүх рүүгээ бүгд хамтдаа орцгоё. Та хоёр бол бас ариун түүхтэй сайхан. Хүмүүс бол тэгдэв. Эмэгтэйчүүд нь ялангуяа уучлаарай гэж байгаа л залуучуудаа ярьдаг л та. Аттай болцсон залуучууд уучлаарай гэж байгаа. Би бүр уучлахгүй. Чи өөрөөсөө ич. Чи на бодлоосоо ич. Би бүр нэр хэлчих гэдэг. Би яах вэ өнөөдөр чавтай юм файлч болно. Чи маргааш битээ файлт. Чи Непалд ч үү? Чи Миланд ч үү? Миланд ч. Гадаад охинтой болцол яах. Яах юм чи өнөөдөр тийм үү? Сургамж өгөө салт.
За эхлээ сайхан болцооноос эхлэх үү? За биш эхлээд фейлээс эхлэе. Тэгээ сайхнараа дуусгая. Хоёр л сайхан таяа. Фейл үү? За надад нэг фейл байт юм аа. Би нэг чокод болцоо гэдэгхгүй. чокод болцоо. Би нэг охинтой нэг сар гараа битсэн байхгүй. Зураг мургийн нарахад тажвэ. Зэмшүн тий. За бидний энэ ойлгочлаа баг. Catfish үзсэн шүү. Catfish байсан биш үү? Баг Catfish төлсөн байна. Тэгээд юу яасан бэ? Сар гармаар бичээ. Сар гарам сарч бичлээ сар гар тиймэрхүү биччихээд. Нэг өдөр манад уулзаар болсон юм аа. Should at my place. Сар байсан юм аа. Тэгээд ирсэн чинь шалгандаа байсан. Хараа угаасаа эмхтэй юм байсан мэт тэгтээ. Яа за би бол яг юм дэжгүй охин байжсэн нь шууд чи манай гэрт түрээд иргэвэл no why гэдэг шүү. Очиж ин гэдэг чинь бас өөрөө бас тэгж бодох тийм фейл төлээд. Тэг яаж явуулсан. Би ч бас нэг өдөр шокод ороод шууд олчаагүй л дээ. Бас нэг хотлоо жоохон байж нэг ганц пив уучаад. Тэгэл нэг аргалал явуулсан юм шилсэн. Би нэг гарах ажилтаа болчихсон болчлаа гэдэг ч юм уу тийм. Тэр өөр зурнаас өөрчлөх юм байсан. Бүдүүн хүн байсан. Миралэг байсан. Цараматай байсан. Ер нь л хараад бол танихааргүй юм уу те? Яа. Наа бидний Белка эльф гэдэг нэг охин байсан те санчин нөө. Белка ямар эльф вэ? Зургийн анзалгаа. Тэ бүр гэхдээ тэр бол бүр юм байж боломгүй янзалсан байдаг. Арийнх нь хан ман Болсон байж дээ тэ. Гэтэ эрэгтэй хүмүүс тэрийг анзаардгүй юм шиг үлж. Тийм үү? Тий. Хараач. Яаж? Нэрээ. Гэхдээ ингээд бид нэг 10 жилдээ нэг бид ч анзаарахгүй. Бид нар чинь нэг Казахстан охинд бүр нас бүгдээрээ бөөнөрө 50 каш хэлжсэн. Яалта туслаач төхөөл гэдэг 50 кано шилжүүлээ. Тэр нэрхтээ хүмүүс чинь эмхтэн ярахтай ерхий ингээд төрхийн харна, ерхий царийг харна, ерхий биеийн байршлыг харна. Эмхтэн хүмүүс бол тэр ингээд эмхтэн хүнээ харахтай амар детал хардаг байхгүй. Тэгжээд нөгөө нэг алдаа унаг нь. Магадгүй одоо юу гэдэг энэ царай надаас хөөрхөн байна. Гэхдээ би энэ бол арай ийм юм байна мэн гэдэг юм. Энэ юу яахлаар юм бэ те. Ингээд татаж харж барж байгаа. Амар гоё биетэй хөөрхөн ох юм байж амар тэн нэг юм өмснө гэж одоо тэгж хаардаг гэж бас магадгүй. Та нар бол одоо уусаа манай эрүүл мэндийн багш ингэ хэлчихсэн байхгүй нөгөө харилцаа орж исэн. Тэгээ ингээд уусаа тэр багш бол миний бүр ингээ мой танд үлдсэн байхгүй. Тэгээ яасан бэ гэсэн чинь ингээ нөгөө бэлгийн боловсрол олох хэрэгтэй шүү дээ. Тэгээ бэлгийн боловсрол олгох одоо бэлгэвч хэрэглэгч юм хүсээ үжирэмсэлт гэдгийг ярихаасаа илүүтэй нөгөө талаас нь тайлбарлалцсан гэсэн үг. Одоо чи тэгэж болохгүй гэж бидний үед юу бүх юм тэг заадаг гэсэн чи тэгж болохгүй гэх. Тэгэхээр тэрний он багш болохоор нөгөө талаас нь ингэвэл гоё шүү гэдэг талаас нь амар тайлбарладаг сахгүй хайр сэтгэл мэтгэлийг. Тэгээд гисэн чи яг угаасаа эрэгтэй хүн яг нэг иймэрхүү завсраар ингээ эмэгтэйнийг хардаг гэсэн. Одоо тэгээ энэ завсраар ингээ чамайг харахаар чиний одоо ингээ хөөрхөн царай л харагдаж байгаа байхгүй. Яг ийм зайгаар харахаар тэгээ чиний бие мий бол 13 дугаар асуудал заяа. А эмэгтэй хүн болохоор арай том яг иймэрхүү зайгаар ингээ хардаг гэсэн. За окей ямар ч байсан ингээ нэг ийм юм шиг байна. Тэгээд тэг бас юм бодит ахынхаа түүхийг ярьж өгсөн. Ах нь хажуу айлынхаа нэг байрныхаа нэг охинд амар сайн тэг. 45 балтай гэдэг бүр ингээ бүсэлцэн. Тэгэл бүрсэн ийм хэн бэлхүүстэй л ингээл нэг охин яваал тэгэл бэлхүүсийн л амар гоё бэлхүүстэй гэл дурлал. Тэг бараг амар удаан сайн байж арс нөгөө охин ингээ жоохон хялраа охин байсан гэсэн. За яа. Нөгөө тэгэнгүүт хараа уус эмэгтэй хүн ерөөсөө яг ганцхан л тэрийг фокуслцсан. Эмэгтэй хүн бол хэзээчгүй те аль хэдийн хамгийн анх бэлхүүсэн таалагдсан байж олон дараа нь уулзахтаа царайг нь харна тэрний дараа хандлагын мандлагын гэл ингээд явж өгдөг. Эрэгтэй хүн болохоор яг тэр хоёр дахь уулзсан ч гурав дахь уулзсан ч яг тэр бэлхүүсэл харсан хэвээрээ байсан байгаа байхгүй. Тэйч би хардаг гэж бас арай. Яса. Наа гэднэр өнөөдөр ингэ шоолоод байна. Яа доллар охин сонирхдаг гэдэг. Аа. Зүгээр. Та шиг үү? Та биш үү? Тэгсэн чинь буаг өөрийгөө үгүй тийм биш гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сая буаг сохорцсон юм байна. Зэн зүгээр жишээ тийм байсан болохоос шуурнал гэж яриаггүй шүү. Зур нэг юм хардаг. Би эрүүл мэндийн их мах шиг ярьсан шүү. Миний тухай түүх шүү. Өө тэгсэн чи би нэг түүх санчлаа. Би бас нэг Facebook-оор нэг охиндоо найз болоод тэгээ айгүй дажгүй охин заяа. Бүр нилээн дажгүй байрын охин байгаа. Тэгээд хоол идгэр болсон аахгүй. Тэгээ хоол идэд уулзсан ч гэсэн шал өөр зэрэг байсан. Тэгээд дандаа царайгаа нөгөө юм хажуу талаас авдаг. Харахгүй л байсан байлээ. Өнцгөө болцсон. Өнцгөө болцсон.
Яг хажуудлаасаа шалгандаа л байсан. Ер нь тэгэл сошиал дээр бас яг царайгаа огт гарахгүй зураг хийдэг хүмүүсээс ер нь жоо эвгүй хүмүүс байдаг. Одоо ч нэг баримжаатай болчиход байгаа юм байна. Тэгээ одоо бас гэдэг тийм баримжаа бол бас сууж байгаа. За иймэрхүү бэкграундтай охин бол нэг юм байдаг та гэдэг нэг бэкграунд бол сууж. Одоо ч нэг хантай болчиход. Миний бас нэг Instagram дээр амар удаан дагалцсан нэг охин байдаг гэсэн юм байна. Амар гоё биетэй заяа. Гэтэ хизээ царайгаа гаргадаг. Бүх зураг нь ингээд яг юм толны урд ингээд нүрээ халахлаад ингэсэн тийм зурагтай. Гэтэ бие нь бол бүр үнэхээр гоё заяа. Тэгээд би яг нэг удаа нэг андаар нь танилцаад байсан чинь хоёлаа дагалцсан шүү дээ энэ төр хэлэхээр би гайхасдаг ч. Хоёлаа юу гэдсэн чинь тийштэй минштэй яасан нам би инштэй минштэй гэдсэн чинь би бүр шоконд орчихсон. Хөөх гэх бүр ингээд миний бүр хизээч төсөөлөхөөргүй царайтай охин байсан. Тэгээ ер нь би ч гэсэн бас зурагнаас нэлээд өөр стил би бүр за царайгаа ер нь гарахгүй байна гэдэг чинь бас нэг жоохон нотой л болоод гаргадаг юм байна л да. Тэр охин одоо чамайг сонсож байгаа шүү дээ. Сонсоод би асуусаа яг нэг охинтаас яг тэгжсэн. Хойлоо дагалцдаг шүү дээ. Тийм үү гайхаад гэсэн чинь намаа ингэ өмсч ингээд айгу жоохон жижиг юм байна гэдэг таахгүй би чи метр 60 штэ. Гэтэ яг ингээд сунгаж мунгаж янзлаагүй ч гэсэн гэтээ бас яг өнцгөө олж байгаад нэг арай нэг 65 бол гарчиж болно шүү дээ чинь. Тэ өсгөд гутлмалтай зураг хийгээд тэгэнгүүт 0.5 авдар авч. Тийм тэгэнгүүт чи ингээд яа тэгсэн чи би яг анх удаа тэгж үтсэн зарыг. Амар юм гоё баявс амарлаг би мэт авах юм байсан чи яг вау чи жижиг юм аа би хүн тэгж. Би анх удаа хүн тэгж хэлж надаас бол хиймхэн жижиг гэн тийм бондгор авах юм биш би яг тэгж атс. Тэгж хэлэхгүй бас надад метр 60 хүнд ч ирдэг юм байна. Реагийн болцооны фейл төвх юм байна. Хамгийн бестийг яар шүү. Бест 3. Оо тий болцооны нэвтрүүлэг байсан байхгүй тэр. Тийм. Бүр яг нэвтрүүлэг нэг юм боловсрол телевизийн болцооны нэвтрүүлэг байсан юм аа. Тэгээд юм. Нөгөө нэг хиний хөтлөөд байсан нөө. Тийм баяраг хөтлөөд байсан. Тийм баяраа яг юм биш. Тэгээ заах гэдэг. Тэгсэн чинь тэндээс тэг ингээд нэг юм танихгүй 5 залуу малуугаас ингээд нөгөө харахгүйгээр 5 залуугаас ингээд сонгосооргоод ингээд сонгож байгаа байхгүй. Тэр бол айгу амар цав ингээд нэгдүгээр шатанд нь зүгээр юм. Нэг нас мастай юм зүлж өмсөлцөж байдаг. Би аярч өмсөлцөэг бүжгэлсэн. Тэгээ ингэсгээд бүжгэлсэн. Тэгсэн чинь ингээд нэг юм 2 моёр настай 5 эрэгтэй хүүхдийн нэг нь бараг боож гарч ирсэн. Шүү. Тийм зураг үзүүлснэ. Нэг сонгоно гэхээр би яг ингээд тэр залуучуудын маа насны зураг юм. Тэр чинь амар педофил байгаас би одоо юу гэх юм бэ? Амар юм 2 настай хүүхдийн зураг байна. Тэрийг бол би дэжгүй залуу болсон байх гэж бодож ин гэх юм амар утгагүй байхгүй. Тэр би ингээд яг тэл мэдгүй зүгээр аль нь ч тэгээд нүдэн анал нэгийг сонгол тэл нэг нь үлдсэн. Тэгээс учиргүй боловсролын байрнаас ингээд 2 тусдаа машин шиндээ хөдлөл уулзуулахгүй сюрприз хийвэр яваал тэгсэн чинь ингээд тэр нь ингээд буугаал зөө. За уушлаараа тэр нэвтрүүлгийг одоо бас ярьж болох юм бол тэр залуу тэнгэрээс буугаагүй зөө. Тэг ингээд зүгээр буужаа юм шиг би ингээд харснаа. Тэндээс ирж байгаа. Хаваас тэнгэрлээ харснаа. Тэндээс бууж байгаа юм аа гэл. Тэгээд нэг тийм дүрс аваад тэгэл машинд нөгөө нэг шүхрээр буудаг тийм дэйт зохион байгуулсан заяа. Тэгээ ингээд шүхрээр буухгүй уулын оройроо өгсөл замдаа ингээд амар залуу юм яриад байхгүй. Би угаасаа амар юм экстрем спорт дуртай. Би хаяа ингээд айгу баг юм хэцүү болохоор иш ирж шүхрээр буудаг муудаг. Надруу тийм ярьсаж би nice гэдэг байж байгаа. Тэгээ уулзсан. Тэгээд шүхрээр явуулсан чинь нөгөө зураглаач. За ингээд залуу охинд одоо ингээд нөгөө хэрэгслийн нөгөө хамгаалтын бэхлэгийн хэрэгслийн зүүж өгж байгаа тийм дүрс ав юм авъя гэх. Тэгсэн чинь нөгөөдгөн би амар хүүтэн ингээд уулын хараа дээр салхимал ингээд нүүр мөр хорсоод зав. За ингээд тэгсэн чинь би чадахгүй штэ гэд. Тэгсэн чинь ингээд яг what do you mean? Би яг миний нөгөө юм шижгийн зан хөдөлгөөл би барайл авах. Чи мэдгүй гэж өгсөө гэдэггүй. Би харин сая л анх удаа ингээд чи энд ирж нөгөө шүхрээр буудаг гэж юу ярьсан гэсэн. Үгүй би үзээгүй. Тэгээ яг чи юм зохион байгуулсан ингээ яг уулын орой дээр миний яг нөгөө ааш ингээд ингэж байгаа байхгүй. Тэр чинь яад байгаа шүү дээ. Тэгээ ингээ хамт ингээд нөгөө надад юм зүйлж яг урд ингээ байж байгаа. Гүү угаасаа ингээ тусдаа 2 өөр хүмүүстэй өссөн. Би нэг мэрэгжлийн хүнтэй өсрөн тэр нэг мэрэгжлийн. Гэтэ бит 2 юм шигээр аавна. Sorry. Яа нэгсоо ингэж ярьж болохгүйсэн баг. Чи нэвтрүүлгийн хамаг нууцсан юм. Тэгтээ тэр 3 мөрөн жил хэмж баг 2 жил хэмжлээ. Тэгсэн чинь тэр бол үнэхээр файлаасан би баг сайртгаа шахсан. Тэгээ тэр оройно зураг аваагүй салхины чигээс болоод тэгснэ маргааш өглөө үүрээр дахиад 5 цаг маг гэ. Дахиад тэгэл эхлээл. Тэгээ тэр залуун тэгтээ ятахнаас ингээ нуу таалагдахгүй. Тэгээд бас нэлээ хаалцсан байж магадгүй.
ингээд аим гэдэгтэй яг тэгж болохгүй шүү дээ. Ингээд юм жижигхэн нэг юм ингээд залуу байж яснаа айгу. Ер нь аль би extreme sport дуртай. Why boy? Зүгээр л coffee date мэд гоё юм хөнгөн хөвгөлтэй юм зохион байгуулахгүй амар extreme. Нэг төрлийн зохиол байсан юм байна л да хөөрхий уг нь. Гэхдээ тэгээ уг нь бол надад хэлэхдээ өөртөөс нь асуусан гэсэн. Чам чи яавал гоё юм байна гэсэн. Би шүхрэл Худалсан ой санам сайн байх ёстой гэдэг хийгдэж. Тэ ярьсан юмаа сайн сандаг хэрэгтэй. Тэгвэл дараа нь яг тэрийггүй шүү дээ. Ингээд яг намайг болохоор ингээ ер нь нэлээд айгу экстрем юм байвал илүү гоё гоё гэж бодсон юм шиг. Тэ би бүр ингээ сүүл рүүгээ яг яа би цэцээ туслаа юмнууд амар даарж мараад. Тэр бол үнэхээр муухайсан. За жинхнээсээ болцсон түүх байна уу? Жигнэсээ фейлсэн түүх үү? Жинхэн болцоон дээр фейлсэн түүх. Гайгүй. Чи өөрөө болцоон дээр ингээд ер нь болцоог аваа явчихдаг уу? Гүү. Авч явахгүй. Үгүй яг эсрэгээр. Найзууд мэдүүдээс бүгдийг авч байгаа. Риагийн орж исэн нэвтрүүлэг байлуу? Ямар нэвтрүүлэг байлаа? Тэрэн дээр нэг Риа ингэж ярьж исэн санагдаад байсан. Болцож байгаа залуу яг одоо хаана орохоо ширээ захиалсан байх хэрэгтэй. Тийм. Гэт нэг ярьж исэн тий. Тийм. Би яг харин яг жинхэнэ болцоон дээр бол ер нь тийм байх айгуу дуртай. Бусад бүх юм дээр ингээ найзууд мэдс бүх юм дээр ингэчээ тэгчээгээ зохион байгуулдаг. Гэхдээ яг эрэгтэй хүнээр эрэгтэй хүний зүйлсийг нь хийлгэх айгуу дуртай. Өөрөө зүйлсээ хийх хэрэгтэй. Тэр чинь тодорхой хэмжээний тэмцэл мэмцэл байж иж байглаа үйлчлээ. Тэгэл яг ингээ бүх юм ингээ амар тодорхой ойлгомжгүй юм намайг амар стрессдүүлээд байгаа байхгүй ингээ яг. Чи яг шүхрээр бууж чаддгүй мó гэх тэнд стрессдчихсний оронд ингээ бүх юм ойлгомжтой. Тэдэд I'll pick you up at 7. Тэгэл яг хоёлоо тийш орно. Ингэн тэнгууд тийш орно гэж хэлчингүүд окей би чинь тэр газрыг харчнаа окей тий. Яг тэдөө хувь иймэрхүү юм өмсчих юм байна. Ийм өмсөл арай задгаа харагдах юм байна. Энэ бол too formal. Тийм газартан тохиолж сунраа сонгоно. Тэр чинь ингээд I will rock this. Тэгээд шүү дээ тийм тэр чинь ингээд бас яг. Ер нь хиддэх болцооноос нэгнийхээ хажууд унгаж болох юм бэ. Наа ч бүр юм амьдрал ахууны төвшний. Сууч чадуу. Манай ээж бол аав яажууд онгоч үзээгүй. Хоёр найзаа саяхан хажууд унгасан гэдгээ зарласан. Нонсенс тэр хизээс бид энэ одоо суух гэдэг юм байна. хажууд унгаад байгаа. Дараа миний хажууд унгасан гэдгээ бол зарласан. 2 жил бас Чанга тийм. Тий. Би ч яг 2 3 тас. 2 3 болцооноос юу? Латас юм. Аав яах ер нь одоо эмэгтэйчүүдийг хэр болцоонд дуудахтаа одоо газар мазар захиалах өгдөг вэ? Хэр байдлыг гартаа авч байна. Кабигийн болцооны соёлыг хамтдаа судалцгаа. Гэхдээ би чинь би сингл болоод нэг одоо гэлээ л да. Би одоо яг 14 жилийн 10 сар сингл болсон. Гэхдээ ер нь бол 3 4 жил битээр хамтсан. Тэгэхээр сүүлийн нэг хэдэн жил бол нэг тийм сэртэй офишиалны болцоонд бол яваагүй. Тэгэхдээ надад болохоор ингээд гадуур уулцаас илүү эсвэл нэг аль нэг гэртээ уулзаад хоол мод идэж ч юм эсвэл канман үзэж ч юм тэгж уулзсан арай тийм тухтай байгаад гэдэг надад. Тэгээд ерөө тэр хүн аль нэг нь ярилцаад ингээд манад дэж болох юу те болох юм бол окей чи ямар хоол идэх дуртай хоолын одоо миний хийж чаддгүй хоол байх юм бол хэцүү л те зүгээр чаддаг хоол байх юм бол тэрийг хийж хийгээд те нэг тиймэрхүү маягтай тэгээд хамт юм зэм үзээд тэр нь илүү надад тухтай байна. Яг гадуур уулзах дээр бас жоохон болно л доо болно. Одоо тэгтээ яг юм хүмүүс бас яг нөө мэдээд зэддэг болчоод байгаа шүү дээ. Одоо ингээл Ганбаатар Айс гэдэг хүнийг бас ер нь бас ингээд инстаграмаар нь чиг сайнаар ч муугаарч гээл нөгөө залуу байна гэж бас мэддэг шүү дээ. Тэгээд яг тийм болцсон байх үед бас гадуур хүнтэй болцох яг хэцүү юм байл л дээ. Би одоо бас ингээд сүүлийн үед хүмүүстэй болцохоор хүмүүс ингээд ингээл аим шүү шиврээр гэж явчихдаг байхгүй. Тэгээ эргээд болж байгаа хүмүүс маань бас өөрөө бас олонний танил хүн байх юм бол бас аим хэцүү. Энэ хоёр явчин тэр хоёр явчин гэх эсвэл бол нөгөө хүний тэрнтэй ямар холбоотой вэ гэж дуусаа энжелэр орж ирж тэрнтэй явж байхыг харсан. Хүүхдийн зуугийн сиюд тэрний түлээжүрд харсан. Ямар холбоотой. Тэр чинь зүгээр дээчтэй ер нь бол тэгээд хүмүүс бол тэгж ойлгохгүй. Хүмүүс дээд гэж Ойн хоёр уулзд юм байна. Энэ хоёр ингэт юм байна. Манай подкаст чинь тэрийг үгсэх гэдэг байхгүй. Хоёр хүн дейт хийжлээ. Тэгээд та нар тэрийг зүгээр орхиочтой гэдгийг манай сонсогчдод бол бүгд тэрийг мэдчих. Яг надад бол нэг гэж баг анх гарч ирсэн. Хүн би бол нэг хүмүүсийн нэг ярьд марихад нэг тийм санаа зовдөг. Яг угаасаа зөндөл ярьдаг юм чинь тэгээд тэр хүмүүсийн юу гэж ярих бол надад нэг тийм хамаагүй. Гэхдээ зүгээр надад тухтай байдаг тийм байдаг. Тийм л тухтай.
Хамаатрын хамгийн хөөрхөн болцож исэн охин юм бэ гэдэг. Нэр дөрдөө. Одоо нэр дөрдөд явчих болж байна. Амраахаа зөвлөгөөр бүдрээ нэр дурдцгаая. Ама ямар Хамгийн хөөрхөн гэж хэлэхээр чинь харин ч гоё штэ. Тэс сумлаа. Тэгэхээр чи нөгөө гол нь бусыгаа бас. Бусдыгаа чирч. Чи бол намайг хамгийн өөрхөн гэж хэлсэн юмсан гэж. Наагүй шүү дээ. Тэр мөр хамаагүй би манай хамгийн хөөрхөн болж манай X л юм да. Манай сүүлийн X. Нэрийг надад хэлж чаддаг сүүлийн X. Иргэн тэр гэдэг эхний үсгийг хэлээ. Хамгийн хөөрхөн гэж боддог охин ямар охин бэ гэж асуучихсан аахгүй. Одоогоор. Type. Тийм, type чи юу вэ? Type уу? Яг идеал нь. Тийм, би тэгээд гадаад үзэмж болон дотоод нь. Яг би болохоор юу ядیں۔ Царин сэдв гэхлээр би нардیں۔ Гой биттэй байх юм бол ер нь бол оо. Тэгээд дараа нь царайг нарна. Тэгээд гуравт дахт нь хүлээнэ. Амар тий. Чи яаж юу таван садаатай авс. Чи надад плей тайм дээр бити өсөрө please. Яагаад вэ? Сандаалтын үсэж Хоёр зизи болсон шүү дээ. Нэвтрүүлэг хийхээс өмнө хоёр зизи болсон шүү дээ. Плей тайм хавж явахаар болсон. Яагаад тий би бүр энийг дурлаж явсан. Ийм Гэтэ яг ихэд энэ үнэхээр амар ажилтдаг шүү. энэ юу уулын амьс ахгүй юу? Уулын гүйлтийн амьс. Гол нь хураа Ажилтдаг шүү. Яга ихэд. Яга ихэд үнэхээр анхны болсон дээр ийм юмстай бол тэгэл за окей гэж ажилтолчлоо. чиний хөргөж яриад хамаагүй. Ихсээ салъя да. Энэ амьсаа кармалаа явж байгаа юм шүү те. Тийм, Долоон уулзмаар таалахгүй байгаа. юм шүү. Амьсаа амьсааг харуулж Тэр готлаа тайлал хөлтэй. Тэр тийш гарч ирж байна. Наамсан дээр зүгээр сандаад байхад тэгэл жилжсэн. Яг нөгөө цагаан амьсан дээр нөгөө арьсан сандаал өмсдөгтэй л адилхан байна. Тий. Гэт намгийн амьстай маань хайрлах хүн гарч ирнэ гэдэг нь. True. Ер нь бол байхаж байгаа. Хүүх юм бэ гэж эрхлүүлэх хүн гарч ирнэ. Наач юм бол үнэ. Би миний хөлний салаатыг хөдөлцөх хүн ирэх байна. Бас адилхан амьс үстэй ингэж. Адилхан амьстай таарал бүр шууд чиний зээхээ байна. Зээхээ. Чиний хоёулаа хуруутай амьстай таарч маруул бүр гал юм шүү. Тэгээ амар сондог. Ширээний наан цанаас доороо ингэсэн. Доороо ингэсэн. Йоо би тийм шууд стори хийнэ. Саяны ханаа олчлоо шүү манайхаа. Энэ бас нэр сонирхолтой юм байна. Манай экс үнэхээр явсан зуртай. Also he's handsome. Окей. За тийм байна. Тэгээд эхлээд би нарийн дараа нь царийн нар. Тэгээд дараа мэдээж эхлээд мэдээж гадна дах төрх нь хиндэ таалагдах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Тэгээд дараа нь үзэл бодол хандлагын амар хаана. Тэгээд ерөөдөө ямар хүн боловсралтай. Боловсрал ярихлаар ихэнх монгол хүмүүс ингэж ойлгохдаг нэг Диплом болоод ихтэй сургууль 1-2 ихтэй сургууль сурснаа тэрийг амар өндөр боловсралтай гэж ярьдаг. Догны хилтэй ч би юм. авч явах чадвараа чинь журнал боловсрал гэдэг. Ер нь бол яхаа боловсрал донд амар олон юм орно л да. Энд дэр чинь ёс зүй, ёс суртахуун, зарчим тэгээд сурч мэдсэн зүйл, хандлага гэхэд агай олон зүйлнээс боловсрал ингээд тэр хүн ямар боловсралтай гэдгийг бүрдэж байгаа юм л да. Тэгээд яхаа тэр боловсралыг харна. Тэгэл окей дэж үйл тэгэл окей. би харна гэхээр чинь түрүү нөгөө нэг бүдүүн байсан гэхээр ер нь бол жоохон skinny body type юм уу? Скини биш. Яг гоё нэг тийм Таарсан баг шүү. борцтой. Тэр скини бас тийм биш. Тэнгүүд охтууд бол яг бүр юм. Өшөө турна. Тий, ер нь бол яг залуу хөлтөд нэг скини байх нь тийм өөрт нь амар гоё хэлсэн санагдав. Тийм шиг л дээ. Хувц өмсөхөд яг үлгүүр юм бол бүх хувц цог болчихлоо. Ер нь ихтэй хөөрхөн гэдэг ойлголт чинь тренд л явдсан шүү дээ. 2000-ад оны хөөрхөн охин одоо бол хөөрхөн биш ч юм уу те. Тэгэхээр юм. Гэхдээ 2000 оны хөөрхөн хүмүүс одоо яг тренд болж байгаа. Тий, эсрэгээр тренд болж байгаа ч юм уу. Тэ арай хэдэн жилийн өмнө арай өөрөөсөн ч юм. Тэгэхээр нэг тухайгийнхаа трендээр л нэг хөөрхөн муухай ингээд нэг юм ялгагдаад явд юм шүү. Тэгэхээр нэг юм хөөрхөн ч гэж нэг яг эцсийн туйлдаа хөөрхөн гэж байхгүй муухай гэж байхгүй ч юм шиг. Царайлаг гэж байхгүй, царайлмаатай гэж байхгүй ч юм шиг. Тэгээ хөөрхөн гэдэг тайп чинь эцсийн дүндээ юм нөгөө тухайн дэлхийг хин удирдах эзэлж явж гин тэр улсынх нь илүү одоо жишээ нь магадгүй хөөрхөн гэж тооцогддог ч юм уу те эзэн засгийнхаа хувьд тэнгүүд одоо юм цэнхэр нүдтэй шар устэй тийм охтууд нь хөөрхөн байгаа даа нь илүү тэр талынх нь илүү дэлхийн нийтийг ингээд илүү эзэлсэн те илүү том эдийн засгтай гэдэг утгаараа тэгж авдаг гэж бас ярьд юм байл. Тэнгүүд манай эртний үе байсан шүү дээ те. Тэр үед бол манайхан хөөрхөн байсан ч юм уу те. Тийм үе жишээ байсан гэж. Одоо бол тэгтээ лон юу ч засуулж масуулаагүй байгаа нь л хөөрхөн. Тэгээ BTS юм уу гарч ирээд бас нэг Аз зэрэг нэлээд коммершал болгож байгаа шүү байна те. Тий. Maybe. Blackpink, Jennie interest тий. Аз зэрэг илүү юм хөөрхөн
арай илүү үнцэнтэй болгож байгаа хаа тэр бол. Таад одоо тэр TikTok, Instagram төртэй нэг тренд яваад байгаа үзсэн үү нэг бичлэг. Нэг нөгөө ямар дундрлээ. Эхлээд ингээд нэг юмнууд явуулсан араас нь яг юм натурал байх нь гоё гэдгийг нэг тийм бичлэгнүүд тренд болоод тэр айгүй хөөрхөн санагцсан надаа. Би яг одоо энэ өөрийнхөө хацран дээрээ бас жоохон юм юу байгаад байхгүй юу нэг одоо insecure жоохон би бас хамран дээр амар олон жил insecure байгаад. Тэгэл хүмүүс намайг ингээл палбгар нүртэй л гин бүдүүн ганцаарайтай мантуу шиг хацартай гэл ер нь баншаа амартай гэдэг. Би ингээл тэгээд байхгүй гэсэн чинь сая сүүлний рил үзсэн чинь ингээл хүмүүс амар нөө юм wheel line болохыг ингээл хичээж байгаа бичлэгнүүд гарснаа араас нь юм бондгор хацартай охтуудын зургийг гаргаснаа ингээл ер нь байгаагаараа хөөрхөн шүү гэдгийг илэрхийлж байгаа тийм бичлэг үзсэн чинь би нэрэл одоо эн чинь ингээл миний байгаа л юм чинтэй яах вэ гээл яг юм өөрийнхөө байгаа ямиг бас хайрлаж сурах хэрэгтэй байна шүү гэдэг. Би бүр юм хамраа засуулах гад тэгээд туршлага судлах гад мэс заслал сонирхогчдын групп гээд группт бүтэн жил 2 жил байгаад тэгээд за засуулахгүй гэдэг шийдэлгүйсэн. Тэгээ ингээд яг тэнд засуулсан, энэ засуулсан, тэд болсон, эд болсон гэл ингээд уг нь бол туршлагаа хуваалцж байгаа. Гэхдээ яг тэр чинь тэр үний сонголт тэр хүндээ өөрөө happy байл happy. Гэхдээ би яг ингээд харангуут яг бүгдээрээ л адилхан болж хувирно гэ тэгээд ангууд би яг окей за яах юм дээ би одоо зүгээр яг үнэхээр амар iconic байх ч байгаа л яг зүгээр оргороо байсан дэр юм байна гэж би бодсон. Би бас яг энэ хацарны өөх мөх ахуулах байх юм эсвэл хараар би бүх юм дэмлгүүд дээр очиж уулзж байгаа. Уулзаал одоо тэгэл ингүүл ингэж засан тэгээд засна. Энэгээр нь ингэж задлаад энийг ингээд хоёр талаас нь ингээд тэг яг үн рекст нь яг окей тэгэл яг адилхан болж яах юм дээ л гэж бодсон. Би бас нэг бэлэг хэрэгтэн тавруулах группт бас байж байгаа. Нэлээс одж аваад болцсон. Өөрийнхоороо л байж. Бүгдээ адилхан болчихсон юм байна. Бүгдээ адилхан баснаас би яас нэг дотяа гэдэг. Бүгдээ адилхан юм болчихсон байна. Өөрийн цэвэр гэдэг. Тэгтээ угаасаа байгаадаа сэтгэл хангалуун байцгаая юу. Байцгаая. Тэгээд угаасаа яг хүний нэг юм харизм нь л амар гоё санагддаг болчихсон одоо юм. Харин тийм. Хичнээн юм одоо муухаар яхад юм царай муутай ч гэсэн зүгээр өөрийнх нь харизм нь амар гоё байх юм бол харизм гэдэг нь юм байлдан дагуул гэсэн үг биш. Өөрийнх нь байгаа байдал нь юм гоё тончтой хүмүүс байдаг тийм гоё. Ер нь тухайн хандлага татаж чаддаг тийм байх юм бол тэгэл тэр нь амар гоё санагддаг бас. Тэрнээс бол тэгэл хадаад цэцэм яах тэгэл байдаг зүйл. Тэгэл уусаа self confidence чинь өөрөө ингээд хэрхэн харагдаж байгаагаас биш юм бэл шүү дээ. Би яа л яг тэгж болох. Нэг юм амар юмлаг магцлаа. Бичээлээ. Яах гэдэг байгаа ингээд чи дотор яах гэдэг байгаа. Чи зөвөр нэг юм байдаг би ч метр жартай байдаг л барин шиш надаар яах гэдэг ингээд гэсэн чи. Үгүй чи. Айгуу тийм харизматик юм байх уу. Тэгж бод. Одоо тэр хүний бодлоор яхав тэгж бодож байгаа. Тэнгүүт одоо би ч нөгөө тэр группт 2 жил байснаа за би амарлаг юм байна. Яг өөрөө бодсон хүн байж зүгээр тэр бодол маань л одоо тэр зүгээр өөрийгөө илүүгээ болгочихж байгаа байхгүй хүчээр тархинд нь одоо ингээд суулгач. Би угаасаа тэр бодолч юм өөртөө амар ихтэй. Тийм би угаасаа тэгэл одоо ингээд уулзахтаа insecure байха болцсон. Урд нь одоо ингээд жишээлбэл одоо миний нүдийг л хараасаа хамрын манд битээ хараасаа ч гэдэг юм юм тэгжсэн одоо ингээд зүгээр яг угаасаа би дэжгүй гэж боддгоо гэд тэгж хэлэхгүй ч гэсэн бүр ингээд яг үнэхээр өөрийгөө дэжгүй гэж боддог. Тэгээд тэр чинь одоо миний хувц байд юм уу ус байд юм уу юм swag гэнтэр свагта үнэж. Тийм юм байгаа манд ингээд яг зүгээр би чинь бий болж байгаа зүйлэл юм байна. Шал өөр юм манд ингээд амар шаналдаг. Ер нь болцон дээр бас яг өөртөө ихтгэлгүй байгаа охин амар хэцүү байдаг бид нарт. Би ингээд тухтай байх гал хичээгээл те. Тэнгүүд ингээд яг өөртөө мэдрэгдээд байдаг байхгүй тэр охин ингээд яг би яаж харагдаж байгаа бол би хүмүүст болон энэ хүнд яаж харагдаж байгаа бол гэдг нь ингээд тэрэндээ санаа зовоод хүн байгаад ахаар тэр нь надад бас айгүй тухгүй байгаад байдаг байхгүй. Тэгэхээр ер нь тэр болцоо ахиж хоёр дахь болцоо болдгоо л дээ. Батгтай байхдаа тийм байсан. Батгтай байхдаа би яг тийм шүү. Батгтай байхдаа үнэхээр аим. Тийм. Батгах чинь гэхдээ одоо нэг гоё юм нааддаг болсон чинь 5 шум наа. Өөрөө гоё болоо юм шүү тий. Тэр нөгөө нэг хомхооны наадаг юм зам ямар төгс юм бэ ёо бүр. Чи амар баттай болж байсан мó? Бүр амар. Би асаа амар болж. Хойлоо нэг хизүүлсчлээ. Тэгэхэд чи ер нь бол бүр бас хилжсэн. Тэгээ тэрнээс чи хойш бүр ингээм амар болж байна. Ээж бүр намайг шүрэн нүрт гэдэг байсан. Мантуу хацар чиг шүрнээр. Харин тийм
хэцүү. Миний хацар гэдэг нэг амар юм хөө ямар том хацартай охин бэ гэж бодохоор бол биш л байгаа зү. Одоо гайгүй байна уу? Одоо гайг байна гэж үү? Тэгэхгүй тэгж бол би бодохгүй юм байна юм. Өмнө тийм байсан юм болов уу гэж бодлоо. Амдаар харахаар зүгээр байдаг хгүй. Түүнд зарим бичлэгч зураг реклам дээр жон буруу үнснээс ийм том гарчдаг. Тэгээд за яг тэр өргөн дэлгэцээр өөрийгөө үзэхээр л яг бүр яг би чи ер нь бол юм чи ингэ шүү дээ. Би яг энэгүүрээ бол бахархдаг шүү дээ. Юм чикэрээ. Нэг шанаа гэх юм уу те. Хацар. Хотод бол хацар. 18 тахта намаа сонгож дурж байсан байхгүй юу? Тэгээд тэр нэвтрүүлгийг гэггүй. Габиас орж ирсэн. Чигээс нэг орцсон юм аа. Тэгээд энийг түрээтэй. Бороо шоуд орсон юм байна даа. Тэгээд яг тэр шоуг үзсэн хүмүүс ингээд одоо надлаа бичгээрээ намаа сонгож дөрөхдөө бүдүүн байсан яаж турсан бэ гэж үчихэд байхгүй. Жоох юм чи улам л турхаал байсан байгаа айгүй л. Би ингээд би ерөөсөө тураагүй ерөөсөө тэр үед бүдүүн байгаагүй штэ гэх тэнгүү зүгээр л тэр үеийн нөгөө нэг тухайн камерын тийм байсан. Тэгээд дээрээс нь 18 насны төрөх гэдэг чинь бас илүү юм хүүхдэрээ байж байгаа ш. Хацар байгаа ш. Тэгээ би тураагүй гингүүд хүмүүс ингээд бараг худлаа яриад тэр үе чи шал бүдүүлсэн биз. Тэр үеийн буруу доронгийн буруу санагдав. Одоо чи дахиад 5 жилийн дараа ингээд бүр юм цаанаасаа ингээд сонио ингээд шанаа манаатай ингээд юм гэж манай амар тэгдэм байл чи над хацраа үзээ ядах ямар шаардлага байхгүй. Наа чи одоо юм чиний залуу насны юм болбраа хөөрхөн булцгар хацар байгаамаа. Тэгээ наа чи ингээд хөгшрөх тусам улам шуугдаж байхгүй болно уу гэхээс биш улам нэмэгдэнэ гэж байхгүй. Битгий над хацран дээр ингээд жон гэдэг юм. Чиний хацар шонхоод өглөө. Нэг нь хаагаад юм те. Тэг нэг нь сонгоод та. Хацран гажиг гэдэг ш. Нөгөө манай хүн зөв миний яг энэ л зөвхөн дурлцсан байсан ш. Зөвхөн яг ингэж жижиг хонходог. Хонхорхон чи виски юу яа. Анзаарахгүй байх гэж бодсон чи бүр яг зөвхөн тэрэн л ингэж ярьж ахын тэрэн л хардаг байсан. Дээр үед хацар ноходог хөөрхнүүд гэдэг Instagram биш Facebook дээр миний зураг явдаг байсан шүү. Монголын сор охид төгөөд өдрөө. Тэндээс чиг аавын зураг явдаг гэсэн. Окей. Азар байна. Гарах юм аа. Чивтэй ямалчих. Өөрийн тань зураг хаана байсан бэ? Миний зураг хаач байж байгаагүй шүү дээ. Саклэр. Манай ах чинь бүр даруухан. Зураг нь оронгоо шууд устгуулцдаг. Нөгөө битгийлтэй зураг зөвшөөрөл булгаачаас сэрэмжлэгээ номын супермаркетын дээрээ. Хадасны хадгаачаас болох юм чи. Нийтлэг төрөх мөрөх. Булгаачтай нийтлэг төрөх мөрөх. Тийм хар зураг мөрөх орж юм. Аль сарцсан байна. Жохоо ингэж мөнгөсөн. Тийм зураг хийжээс орж үзэгүй. Би нохооныхоо зургийг уралдаануудад л явуулдаг байсан. Та одоо жоохон байхдаа ингээд ийм од хүмүүстэй таарахаараа зураг даруулдаг байсан уу? Одоо дуучид жүжигчдтэй таарахаар би амар гоё даруулж ирсэн нөгөө нэг жүжигчэн золбоод авах шүү дээ. Тэгээ ийм нэг ангийн зугаалга хийсэн байхгүй. Би нэг 2 3 дугаар англи байсан. Тэгээ яг хав тийм нэг зугаалга залуучууд зохион байгууллаа. Одоо бидний үеийн насныхан залуучууд л байсан байгаа байхгүй. Сайхан гарууд зугаалга зохион байгуулаад нэг музей оруулаад нэг жүжиг үзүүлээл тэгснэ нэг жүжигчэнтэй очиж зураг авахуулаа те. Тэгээд ингээд нэг ангийн хідэн төгрөг авдаг ч байсан. Тэр амар зэвэн бийсэн. Тэгээд би яг тэр зугаалганд яваад тухай чинь жүжигчин золбоод ах чинь бүр амар байсан юм чинь амар кино тоглолтог хамгийн лаг жүжигч ах ер нь марг байсан юм чи. Тэгээд золбоод ахтай зургаад харуулсан тэр зураг байт. Тэгээд тэр амар гой санагдчихсан надаа. Амьдралын минь анхны одоо од гэж бодож байгаа хүнтэйгээ зурагтаар жинхнээс хардаг хүнтэй зургаад харуулчихсан. Золбоод ах байсан. Би бол нөгөө Минжин сарын нөгөө амарга уулсан бүсгүүдээр л хавгаах нөгөө гангстер жидэн штэ. Тэр чинь лагаах бүр амар яваад байсан шүү. Вау. Тэр гэж бодоод яг тэгэл яг нөгөө анхны байд боёдоо дурлаа штэ. Вау гэх тэгээд байжсэн чи хичээлийн юм сургуулийн булан тараал иргсэн чи манай байран дээр юм гайс хараа. Бөөнөрөө ингээд хөл бөмбөг тоглож тий. Пүнкрлөө ойлгож ирээл өгшөглөөл тэгээд тоглоод би яг хэсэг гэж харж ярьсан. За хавгаах дурч гарын хэсэг нөвчиг ууцсгүй л байсан юм шүү. Зурагч байхгүй. Тэр клип гарсан үед ч угаасаа ууц. Байхгүй харин тийм байхгүй. Тэгэл нэг юм би юунийч болон дээр нэг дэвтрийнхээ болон дээр гарын хэсгийг авсан тэр хөөрхөн одоо хаанч идэх чинь. Лавгах ингээд дарамлаад л хав бүгэ гэж. Тэгээд хавгаа ахын гарын хэсэг чи ширс нотлохын ямар ч байсан нэг. Вау л гэж яг бодчихсон. Жижигтэй яг одоо яг тэр үеийн Минжин сортой адилхан стилтэй байгаа юм шүү. Тийм ээ нөө. Тийм чалктай болсон ш би сая 2 тооны өмнө 4 мөр. Өмсөж яг 2000-аад оны. Өмсөг бол угаас зүгээр ээж өмсөг зөгтөггүй юм бол хавар шүү те. Энэ бол яг зүгээр ээж өмсөхийг дуурайсан. Тийм шүү дээ.
Одоо ч ногтол хүмүүстэй болохгүй хүмсгүй бүрийн нарийнхан засаж. Яаж нарийсгадаг вэ? Тэгэхээр мээр хүмсгийг чи сонгохгүй. Наа чи чамаа сонгоно. Хүмсэг чаав зам. Хүмсэг эзнээ сонгот юм аа. Тэгээ чи хувьд. Яг одоогийн нэг залуугийн хардыг тайп нь одоо. Одоо тэр уулзч байгаа залуугаар хэлнэ шүү дээ. Уг хамгийн тайп ингээд гинт оронбороо өөрчлөгдөд. Тэгээ урд нь яг л тийм л хавга ах шиг л тийм байд мэд залуу сонирхдаг байсан. Тэгсэн чинь ингээд гинт нөгөө талаа харсан чи яг ингээд гээд юу яагаад тэгсэн. Тэгээ одоо л бүр яг юм бүр амар юм kind mind хүмүүс бүр ингээд яг тэг ингээд юм нэг ажил мэрэгжилтэй амар сайн байна ч юм уу. Эсвэл ингээд юм хэлсэн бүх юм нэм айгу тэр хүний хэлснээр болж молоод байгааг нь харахаар яг тэмцэгчтэй зохион байгуулалттай. So fine. Тийм яг ингээд яг хэлснээр нь л байж мэдэг. Яг тэл тэдэд ирнэ гээл тэдэд ирж мэрэнгүүт би яг хиндэж тэгчлээ. Харин тэгдэг юм байна. Хэр удаж байгаа вэ? Одоо 2 сар л болж. яг сайхан ирээ шүү. 2 сар болчиход шууд ингэж ярихаар залуу юм уу тий? Юу нь бол яг миний анх 14 таахта манай 10 жилийн хүүхэд байхгүй. Тийм 10 жилд яг надаа сайн мэн байсан. Би бас айгуу сайн мэн байж чад. Гэтэ альч 14 настай байсан болохоор тэгээд би бол яг 15 жилийн дотор бол 1-2 удаа хайж олж молоо юм бичсэн тэгснээ тэгэл нэг тиймэрхүү болж байгаа л яг сая хүртэл би дахиад яг юм 10 жилтийн гэсэн гээ ярьж байгаа л гинт манай нэт би тэр чинь тэгвэл сургыг гаргасан шүү дээ гээл тийм үү гэд дуудчихгүй яах чагаа ингээд гүү гэд тэгсэнчгүй зүгээр би нэр ингэсэн би тэр чинь ингээд надтай ингээд бид нэг хамт найз гэж дамжиж явж байгаа нэг юм каракоцсон байгаа байхгүй тэг зөрүүлээд найз найзсан шууд залгаад дугаарыг авч мавсан дуудаад пүү гэвэ гахаад тэг ирэх бас би гэдэг чийс та нөгөөт нь яг манай зэгнэх сайн танихгүй яад бол ганцгуудаа каракоцсон болохоор гэдэг чийс би яг уцаа өгч тэгээ уцаасна хай сайн уу бина гэдэг ярьсан чи амар гайхаад гэд 15 амжилт юм надад сайн байсан чи ер нь өөрөө нарцсан юм тийм би тийж байсан хгүй тэгээд зүгээр уулзмаар санагдав. Тэр чинь ингээд яг миний хувьд амар чухал байсан юм аа. Намайг амар хамгаалж байсан. Тэгэл зүгээр би бол яг үүнд бол нэг амар уулзсан инээтрэ гэж бодоагүй зүгээр л ямар хүмүүстэй л нэг хармаар санагдаад нэг өртөө юм шиг санагдаад яваад идэв шүү. Тийг санагдаа тэгээ уулзах. Тэгсэн чи харин бүр амар про тоглогч болсон бид. Би бол ихэндээ бол зүгээр яг юм яа үзмээр байгаа мó гэж бодсон шүү дээ амар зүгээр юм манай центр содор иш ороод нэг бэлэг үзээтэй гэл ихтлэхөр ороод тэгэл бид нар авир юм үзчихсэн эргээл харсан чи амар мэ ягаан баглаа барьсан за би ингээд юм би бол амар хэцэг авч үзэхгүй гэхдээ тийм нөгөө болтонд амар дургу зүг угаасаа амар үзэсгэлэнтэй яж хаа тэрийг ингээд юм хямдхан хуужаа хамраар боож яах вэ гэж бод пластикаар боож яах вэ гэж боддог байхгүй тэгсэн яаж мэдсэн яг ингээд амар юм ягаан сарнууд байсан ганцхан шиг юм туузаар боож окей яа чөлөөг төвшин өөр үзчих юм шүү. Тэгэл мэдрэмжтэй. Тэгэл өдрөө алган л харьцдаг юм шүү. Тэгээ шууд л мануу бол яг би чаа яаруулахгүй гэдгсэн аахгүй тэгээ окей гэсэн маргааш нь хойлоо өрхий гэж. Гүү яагаад гэд чи харуулахгүй гэсэн мэт гэсэн чи найзуудаа чи ярьж байгаа сонссон юм аа гэд. Юу гэсэн чи нэг залуутай чадалж байгаа юм байна. Тэгээ та хоёр айгуу дэжгүй байгаа юм байна. Тэгээ тэр ч дуудахгүй Монгол ирж байгаа юм байна. Тэгэхээр now or never. Тэгээ ингээ зүгээр дайрцсан ба тэр бүр дараа нь хэлсэн л дээ. Тэгээ зүгээр л яг юм тийм байхаар ч одоо тэг юу гэх юм бэ? Гой дээр байгаа юм байна. Тэгвэл аваач дээ. Сийж бодож cheers. Яг харин стори. Гэтэ үнэхээр мундаг залуу байна бас тий. Тэгээ мэдрэмжтэй байна. Ер нь бол яг эрэгтэй хүмүүс зарим эмэгтэй хүмүүс ингээд тэр өстө үнэхээр төмс залуу мэдрэмжгүй залуу байсан гэж ярьдаг боловч ер нь их их залуучдаг байл амар мэдрэмжтэй гэж боддог байхгүй. Гарах хүндээ гарна. Ягаа тийм л. Тэрнээс хүм болгоно ингээд мэдрэмж гаргаад тах юм бол. Харин би яг ихнээ гэж бодсохгүй. Ядрын эзтэй. Окей, чи бол бүр яг бүгднийг гэж яг юм тиймэрхүү байсан чинь тэгэл басгүй байсан. Яг үнэхээр ингээд удаан бай гэж бодсон хүнтэй л ингээд мэдрэмж гаргав. Надад доотлын дэлгүүрлээд халах авахгаа гарсан ч гэсэн нөгөө супермаркет цэцэг зардаг штэ юм нэг сарнамаар бариад ороод ирсэн нэг
Тийм. Гэтэ өөрөө тэр залуу чинь тэрэндээ аймаг happy байгаа юм байна л Тийм. да. Бас. Тэр нөгөө нэг хүнийг баярлуулах нь өөрт нь тийм. Өөрт нь гоё юм байна л да. Тийм. Харин хэлнэ. Гэтэ тэр чинь одоо л би юм болж байгаа байхгүй. Урд нь болохоор ингээд нөө тэгдгүү. Би өөрөө ингээд Тэрэнд догдолтгүй байсан юм үгүй хүнээр залуугийн өгцгийг хөдөлгүүлэх тал дээр муу байсан байхгүй. Би өөрөө тийм Хүнээр залуугийн одоо тэр залууг одоо ингээд одоо хоёулаа дэгтэлчихлээ харьцчихлаа гэж одоо I like you so lot гэснээр олигтой ингээд байж өгөхгүй байгаад байгаа шүү дээ. Тэгсний бүр ингээд тэгжсэн аа. Гэхдээ би ингээд сайн уучраас хоёулаа үргэж чинь. Тэгжээсээ тэгсэн чи стил чи ингээд нэг олигтой байхгүй миний хүссэн шиг ингээд ингэж өгөхгүй. Тэнгүүт яаж хөдлөх гэдгээ би сайн бас мэдтгүй байсан байхгүй. Зүгээр л experience дутуу байсан байгаа. Зүгээр л яг тэнгүүд одоо мэдгүй пүү анхил тэгсэн байна чи надад тэгсэнгүү гэдэг чинь тэр бол амар тэнэг тэгж чамаас юм авах бол одоо тэр чинь амар тэнэг шүү. тэгдэг байх ч байх ер нь бол одоо тэх юм болов гэж одоо юу гэдэг яагаад анхил шүү. Анхил гэдэг нь дургуй амар луун гэж зүгээр амар сайн луун гэж ярьсараа сурч. Тэгээд луунанд болоод ингээд тэр цэцэг очсон надаа яагаад байхгүй юм ч гэж бодох юм. Шалын мангар одоо тиймэрхүү байдлаар бодож мацдаг байсан баг. Одоо тэгэнгүүт яг ингээд яг тэр нь хилүүлэхгүй тийм. Тэрийг ингээд яг зүгээр бас ингээд тэр хүн чинь бас яг гар хүндээ гаргана. Би болохоор зүрүүлээд яг хийхгүй байгаа зүйлийг чинь төлөө чам руу уурлахаас илүүтэй. Чиний тэгсэн чинь надад амар гоё байсан шүү дээ гэх юм. Тийм бас харилцаатай болчихж байгаа байхгүй юу? Гэтэ би ингэж боддог байсан байхгүй юу? Эмэгтэй хүн ингээд ямар ч эмэгтэй хүн ингээд цэцгийн дуртай гэж би боддог байсан байхгүй юу? Окей. Зарим хүмүүс бол зөвхөн хин өгсөн хүнээс нь болол дургу байж магадгүй гэж боддог гэсэн чинь манай эксүлийн экс үнэхэр цэцгэн дургу. Тийм би хэлсэн гэсэн. Яа, тэгээд тэр хүртэл би бол за эмэгтэй хүн бол угаасаа цэцгэн дуртай. Тэг гол нь хин өгж байгаа нь л чухал гэж боддог гэсэн чинь манай үнэхэр дургу байсан. Тэгээ цэцэг өгөнгүүц чинь бас шууд дургуугаа л гэж нэг муухай илэрхийлэх. Нэг тийм амар муухай биш л те зүгээр ямар ч тийм нэг зүрхтэй тооцохдоо тий. Цэцэг чинь хит ондод хөвч штий ямар хэрэгтэй юм бэ тийм нэг сүртэй тийм мэдрэмж байхгүй. Тэ угаасаа л нөгөө амьд цэцэг би бол гэртээ бас нөгөө баахан таримл цэцэг ургуулж мургуулаад тийм үсгийн ингээл услаа аймаг тэрэндээ хоббитэй. Тэгтээ амьд цэцэг угаасаа л зорилго нь яг тийм зүгээр л яг тийм байдгийг шүү гэдгийг ингээд надад ойлгуулах гэж л яг бас албаар тэрийг орныхаа хажууд тавиал тэрийг 3 хоногийн дотор өгч дуусхыг хараад босч маск тавих хэрэгцээ байна. За цэцэг гэснээс хамгийн үнэтэй өгж исэн бэлэг, хамгийн үнэтэй авж исэн бэлэг юу вэ? Эсрэг хүснээсээ, эсрэг хүсэндээ. I'm sorry I'm bisexual. Миний хэлбэл тэр жил юу юм бэ? Тэр жил энэ утсан юм байна. 15. Авж исэн үү? Тийм авж исэн. Тэр манай экс байт. Бас л нөгөө экс. Ихнэр гэж хэлчихсэн экс гэдэг. X 2 ижил хэмжилттэй. Ихнэр биш манай экс. Тэгээд бас л нөгөө өгжсэн тийм бэлэг нь одоо бас манай экс л. Бэлгэж би нөгөө төрсөн өдрийн зохион байгуулалт хийж өгчихсэн. Ер нь эрэгтэйнээс тийм зохион байгуулалт гарах бас гоё байдаг бах те. Сүүлийн үед айгүй хийм юм сонсож байна. Төрсөн өдрийг хийж өгдөг гэдэг юм. 7 хоногийн дараа төрсөн өдөр болгож байгаа. Төрсөн өдөр хийгээд өгч юм байна уу? Миний хол 4 хоногийн дараа хийж байгаа. Тийм аа. Тэгэхээр 5 хоногийн дараа ч юм уу. Тийм байна. Юу л ихрэх юм лөө. Тийм бидний Gemini ч ах юуны урд вэ? Тэр ном штэ. Ном Энэ Миний сүүлд юмнаас харсан чи хамгийн араар тавих магадaltaй бодгдсон байсан. Номыг уу? Тий яагаад Gemini юу гэсэн байлаа? хамгийн араар тавих чинь Gemini энэ төр өөрсдөө биш юм даа. Гамбат райсаас асуучээ гэдэг юм тустай онго гарсан байж. Агуулсан. Ice baby. Хамгийн сайн сэтгэлтэй хүмүүс гэдэг юм даа. Тийм болохоор хүмүүс боломж олгоод идэх юм болов аа. Ордыг ер нь харилцаанд таад оролцуулдаг. Орд ер нь хамааралтай гэж боддог уу? Хамаг баха. Надад бол би зүгээр нөгөө ярихад л гоё лээд шүү дээ. Нэг яриа дуусаад ирэхээр. Чи ер нь тэгэл ярианы сэдв болж чаддаг юм л та. Чи юуны ордын би юуны ордын тийм үү? Би ийм ордны юм дургу ийм ордын. Тэг ингээд нөгөө нийтлэг шинжээ хаагаад идэм шиг байна тий. Хоёр хүн ингээд ордоо ярьж. Тэг яг юм ижлэх нэг орд дургу гэж мөх юм бол цаанасаа юм ярьж марсаа. Яг тэр ордны хүмүүс тийм юм гэл. Тэрнээс биш яг бас юм харилцаан дээр ингээд хараад үзэхэр яг үндэ ордыг бас тэгэл хардггүй. Гэтэ угаасаа тийм. Тэр одоо ингээд 30 хоногт төрсэн бүх хүмүүсийг
Нэг орд гээд тэгээд би одоо ингээд уулнал би амар гайгүй итгэж мэддэгээс ах та манай X найз энтер ч юм уу одоо 2 3 X маань ингээд өглөөс ирээд яг зурхаагаа уншдаг. Одоо баг мэдхгүй өнөөдөр тэг ингээд баг өмнөх оройн ч юм амар чумаач ач холбогдол өгдөг. Тэгэл маргааш надад тийм тохиолдно гинэ. Гэл яг баг тэрийг хүлээгээл тэгэл баг нэг онцгийн болог байхад ингээд тэгээд хамаатуулаад бүр ингээд хүчээр ингээд нааж ойлгож. Тэгээ би яг ингээд come on те 30 хоногийн турш төрсөн хідэн сая хүнийг ингээд нэг ордод хуваараад тэднэрт маргааш бүгдэнд нь булан тариад ижлэх үйл явдал тохионо гэж тооцоолох гэж амар худлаа шүү дээ. Тэрний үед ядаж нөгөө цаг минутаар rising-гаар нь одоо rising sign, moon sign маань харин тодорхойлбол бас юу юм гэхээс биш. Яг маргааш Gemini-чудад тэгээ гараад түүнд нэг адилхан тохиолдол надад бас нэг адилхан тохиолдол жишээ бас амар тэнэг байгаа байхгүй. Тэр бас нэг тэгснэ яадаг штэ те ингээд чи тийм болохоо болцсон байна гэж үзүүлэнгүүт чи тийм хүнээс тийм шарангүй юм авсан байна гэж тэгдэж штэ те. Тэр чинь бас хүн ер нь их юм шууд холбож заавал шууд холбоод ямар нэгэн шар юм авсан байдаг гинэ тэр хүн. Тэгээд тэрийг холбож ойлгоод тэгээд амар ихтгэл үнэмшилтэй болцдог гэдэг гэсэн. Финкшүүчин хүмүүсээс айгүй тийм ихтгэл үнэмшилтэй хүмүүс тийм л. Манай найзын ээж нь финкшүүчин байхгүй улаан финкшүүчин. Тэгээд тэгснэ ингээд одоо юу гэдэг за зүр жишээ авч ярих юм бол би ингээд өнөөдөр гэрээсээ гараад Ганбаатар ахтай уулзлаа. Тэгээд Габи гэж шүү дээ. Габи тако. Габи гуйтай. Габи гуйтай уулзаад. Окей. За хоёул ингээд нэг таардаг ч юм уу уулзаа салсан заяа. Тэгээд салсныхаа дараа би бүдрээд унцдаг ч юм уу эсвэл би нэг юм алдчихдаг ч юм уу эсвэл явж байгаа говцныхаа нэг ирэмгийг ингээд сэмэлчлээ гэж бодонгот би яг муу энергитэй үнтэй уулзаад ингэчлээ. Энэ үнтэй тагж харцахгүй гэж бод. Яг тийм юм юм. Ер нь бүр амар бас хит ингэж гүнзгий ингэж бас ордог хүмүүс тийм байдаг. Энэ яг ингээд нэг юм болохгүй үнтэй уулзсан солоод хамаг ажил үүсбэтгээ олчлоо. Гэхдээ одоо тийм тэнгуут одоо чиний сайн ярьж байгаа нэг удаагийн тохиолдол шүү дээ. Ганбаатар гуйтай. Габи гуйтай өдрөө алга уулзахгүй. Гэхдээ нэрнгээс миний хувьд бол тийм тохиолдол байсан. Ингээд яг түнтэй л уулзаал салахаар одоо би ингээд жишээлбэл амар их бүгжсүүд байхгүй. Амар олон бүгж мөнгөцүүдэг. Миний хобби амар гоё тэгэд ингээд би бодохдоо одоо тэд чинь миний өдрөө алга хамт байсараад миний энерги ингээ миний чаран болж байгаа шүү дээ. Тэгэл хаалтдаг цаа. Одоо юу нэг тэр хүн аваад байгаа бол байхгүй угаасаа. Тийм бай зүгээр мөнгө мөгжөр яхав дээ тиймээсээ. Тэнгүүд зүгээр л яг юм алга болчдөг цаа. Тэгэл ингээд нэг тийм санан тийм одоо гэхдээ угаасаа энерги мотон байгаа шүү дээ. Тийм. Тэгээ би бол яг үнэхээр л яг нэг тэр түүний хүнтэй уулзаа салахаар ингээд миний бүгж мөгж алга болчдөг ингээд. Яг тийм хүмүүс байдаг шүү. Дутдаг гэх юм. Байдаг гэхээс илүүтэй хүмүүс яг тийм нэг одоо нэг байнгын зодон цохинд ороод яваад байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүн тийм нэг пейс байд юм болож бодод байдаг шүү. Нэг хэсэг тийм пейс нь байдаг. Яа магадгүй. Тэгээ тэр нь юунаас ч болсон юм мэдхгүй те нэг ус руу шээсэн ч юм уу те магадгүй. Тойроо хоорондоо өвчээд байгаа юм ааш. 이 술자리 이렇게 깨끗하니까 어떤 자리든 다 이슬 참이슬 이슬. Манай Келли таалагч нь манай Терагийн дүү штэ. Тийм. 2024 онд нээлттэй хийж байсан. Солонгост одоо нээлттэй хийгээл шууд бас нэлийн од болсон топ пивуудтай орсон. Lager P буюу одоо нөгөө зөөлөн амттай. Тэрага бодвол бус ер нь нэлийн зөөлөн. Тэгээд хамгийн гол нь болохоор General is back буюу одоо нөгөө тунгалагтайгаа хамгийн их гоё цогцдог ийм P байдаг. Энэ хоёрыг бол ингээд төгс зохицол гэж ярьдаг. Тэгээд General компани анх одоо энэ сөөжиг гаргаад тэгээд сүүл дахиад comeback гэд дахиад гаргаж ирсэн байхгүй. Тэгээд та бүхэн санаж байгаа бол нөгөө нэг амьдрал чамд оранж өгөх үед гэдэг кинон дэр тэр хоёр нөгөө буудалд нэг сөөж байна шүү дээ. Тэрийг амин хууч нөгөө хуучны савлгаатай байна гэдгсэн ч би наа чи угаасаа тэргээр үлдсэн баха гэж бодсон. Тэгээ аюуч угаасаа нүр царайнд болж исэн байлээ. General сүүж маань одоо Солонгостой одоо Солонгос нийт засалын 70% эзэмшдэг байгаа. Ерөнхийдөө Солонгост одоо нэг 130-40 сүүжний үйлдвэр байдгаас General компани 70% эзэмшдэг. 70% хангадаг эзэмшдэг шүү дээ. 70% хангадаг. Бусад 100 хэдэн сүүжний үйлдвэр нь бусад үйлдвэр экспорт импорт хангадаг юм лээ. Танай подкаст ижилхэн спонсортой мó. Би зөв өмнө амтарч ажилладаг гэсэн. Тэгээд үнцэг компани нөгөө General Hyatt гэдэг нөгөө бидний Hyatt гэдэг би уудаг байсан шүү дээ. Дээр уудаг байсан. Гэвь би тэрийг Hyatt-ыг болстой уудаг байсан шүү. Жохон байхад л нөгөө нэг пострууд нь байдаг байсан. Тэгэхээр Cas Hyatt гэж байсан мэт угаасаа. Тийм. Тэгээд Hyatt Pivний одоо тэр компани нөхгүй 100 гаруй жил болж байгаа компани. Тэгээд
дэлхийд даяараа бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ Монголд бол сүүлийн үед оруулж ирж байгаа нь мэдээж манай Kelly Beer маань байгаа. Тэгээ Дайн улсаас одоо арбай буудаага авдаг ийм байгаа. Тэгээд тэр маань нөгөө Австралиас авдаг гэсэн бол Kelly маань Дайн улсаас авдаг гэдэг нь одоо тэнд агарын чанар нь илүү байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа Дайнаас арбай буудаага аваад тэгээ Kelly гэдэг пива хийдэг. Тэгээд сүүжүүгэж гэсэн одоо хамгийн тунгалаг усаараа хийдэг. Гэх мэтчлэн маш олон даваа талтай. Тэгээд дэлхийн хамгийн номер 1 сүүжүү бол Genro гэж байдаг. Та бүхэн хайгаад бас үзэж болно. Тэгээд өнөөдрийн бид бүхний явж байгаа сүүлийн би ч одоо мастерлаад байгаа шүү дээ. Сүүжүү бомб хийж байна. Тэр нь та бүхэн бас харсан баг. Тэгээд эсвэл антер би бас хийж үзээд байгаа. Тэгээд гэртээ ч гэсэн хийж үзэж байгаа. Айгу гоё калчер байлаа нөгөө хоол идэж явахдаа бид нар чинь нэг юм аригдах гэж ярих уугаад байдаг шүү дээ. Тэгээд тиймэр биш юм хоол идэж явахдаа юм ярьж явахдаа найзуудаа тоглож явахдаа уудаг юм соёлыг дэлгэрүүлж байгаа гэдэг утгаар нь бид нар бас айгүйх таашаадаг. Тэгээд Kelly-дээ баярлалаа. Та бүхэн дэлгүүрт ороод Kelly гэдэг пива аваарай. Тэгээд сүүжүүг харах юм бол Genro гэдэг бичгээ хараад сүүжүүг авахд болно гэсэн үг шүү. За тэгээд мэдээж насан турш хүмүүс хэрэглэх хэвээр. Тэгээд Genro Kelly-хандаа баярлалаа. За cheers guys. Cheers. Энд ерөөсөө пив юу шиг санагдахгүй байх юм. Пивэн зүйлхнээс болж байгаа юм. Сөөжүүтэй юм шиг санагдахгүй байх. Тийм үү? Холиод байгаа мөртлөөсөө. Тийм. За ингээ манай 2 дугаар үе эхэлж байна. За нөгөөхөө гаргаад ир. Танд байгаа. Өнөр гэсэн нөгөөхтэй мө. Юу юм тэр? Хайч юу? Юу юм? Энэ жоохон юм уу? Чоо ямар амир. Яс юу юм бэ? За ингээ гаргач. За бид бүхний 2 дугаар үе эхэлж байна. За тэгээд одоо эндээс хүзэр байгаа. Тэгээд өмнөхүүд нэг байгаагүй да. Яагаад бид тэр хүзрүүд маань одоо асуултуудтай байгаа. Тэгээд бид хоёр бол өмнөх дугаар дээр бас асуулт хариулсан. Тэгэхдээ хоёулаа өмнөх дугаар дээр ирсэн хүзэр байх юм бол сольж идэх үү? Тэгэхгүй. Тэгээд энэ асуултанд хариулна. Хоёр асуулт байгаа. Нэг хүзэр дээр 2 асуулт байгаа. Тэгээд хариулахгүй байх юм бол та бүхэн Genro-ноос уух болно гэсэн үг шүү. За суулъя. Нэг хүзэр суулъя. За. Бид тэр гэхдээ ер нь хамгийн амархан хүзрүүдийг л оруулсан да. Хамгийн easy. За би энийг авч та. Та хоёр хас хамт орох юм болж байна. Бас. Дөрвөлээ шүү. За би эхлэх үү? За, секси амьдралаа киноны одоо нэрээр нэрлэе гэсэн байна. Гарын 5%. Англи дээр Айгуу лесби сонсогдож байна чам. нэг ч юу юм бэ? Одоо сайн ойлгохгүй. За. Үдэн нэрлэж чам уу? За, энийг чи солих юм байна. Ядаж юм friends with benefits энэ байж болтгүй юм уу? Зүгээр минийх төгөл штэ. Зүгээр friends гэдэг кино. Friends гэдэг цуврал. That means non-sex юм уу? Тий. Би яаси кас болж байгаа. Чи энийг ярих хэлмээр байгаа юм уу? Үгүй, буцаагаад зүгээр танд өгч та уншихгүй юу? Юу ингэж өгч болох юм уу? Хэлэх юм уу? Энэ амар хаардл юм биш үү? За зүгээр нэг тийм амар дэлгэрэнгүй хариулахгүйгээр хэлчихье юу. За эхнийх нь болий заяа. За хоёр дахь асуултыг би зүгээр ингээд асуучих. Хэрвээ арал дээр ингээд дөрүүлээ үлдэх юм бол хоёр эрэхтэй хоёр эмэгтэй үлдлээ шүү дээ. Тодорхойлолтой өгсөн ойлгож байна. Хэнийг нь чи өөрийнхөө хайр болгох вэ? Би дөрвөөс үү? Тий. Тэгэхээр чи эмэгтэй хүн сонгож болох юм уу? Болохгүй. Юу гэсэн үг? Дөрүүлээ бас өсч үржих хэрэгтэй. Яа. Пүү гэл шүү сонгооч. Габи гэдэг л сонгоочтой габи гоога. Коби гаагаа тийм. Чаваа. Асууж. Та угсаа зизигээр шалгарсан юм чи аваа. Яа найж. Худлуугийг 1000 давтахад. Тэгээ шууд авчихлаа. Хөрөг чадвар сайтай бай. Одоо ахыгаа сонгох биш габи гавиг сонгож. Харин тийм. Тэгээд чаар. За габиг ах штэ. Гар хангалах хийж байгаад эсвэл секс хийж байгаад хин нэгэнд баригдаж байсан уу? Батаах шиг. Газар хөдлөлт. Гандан батаах шиг баригдаж байсан уу? Энэ олон жил Байсан. Байсан. Найз охин юм биш гэж найтэй. Найз охин биш ээ. Хэн барьсан? эхнэр. Охин дөө. Манай гэрхэн биш өөр зүгээр. Гэрхэн биш. Амралтанд ч биш тэр зүгээр. Найзууд юм уу? Арай нөгөө нэг ханаас. Найз бол зүгээр найстай баригдсан. Би бол чанд баригдвал чанд баригдсан гэж хэлчих шүү дээ. Айгу удаа Тэр зүгээр нэг засвар хийжсэн газрын засварч нь орсон юм уу? засвар хийсэн гадар masturbate хийжсэн юм уу? Master babe шүү. Хүнтэй байсан. Засвар хийжсэн газар гэхдээ бас За хоёр дахь асуулт нь
Хин нэг одоо чит хийж байсан уу? Хуурж байсан уу гэж байна. Of course he's. Байсан. Вау. Номын ордныхаа. Би тэр хоёр бирүүг айгүй ингэж. За. Заряг. За миний. Үнэн л байж Зарягийн What хоёр. is your favorite sexual position? За, хамгийн дуртай байрлал юу вэ? Бас яагаад? Эмэгтэйний 80%. Эмэгтэйний 80% доги гэдэг үстэй. Yeah, doggy. Yeah, we love. Дог юу? Тэнд cowgirl boss. I'm good at it. За, яагаад? Яагаад I'm гэвэл good at it. За, сайн болохоор. За, хоёр дахь нь болохоор хамгийн сүүлд хизээ гар хангалах хийсэн бэ гэж. Нэг шаардлагагүй амьдарч байна дөө. За, амар хариулт хүмүүс байна. Нэг шаардлагагүй амьдарч байна. Уухгүй явах юм байна да. За, эндээсээ ингээд давхарлаад оруулж тэгээд давхарх юм бол солиулаарай. За, энийг чи баг 3 раунд явмаар юм шүү. Битээр дээр жоохон чанга ажиллаад байгаа юм шүү. Та хоёр жоохон битээртэй айгу хатуу үзээд байна уу юу? энэ яхаа өмнө надад ирсэн асуулт. Өмнөх дугаар дээр надад ирсэн асуулт байна. За. Тийм байна. За. Йоо надад итгэв. Заавал шалгаж байгаа юм ааш. Саяны реагийн асуулт байна. За, хариулна үстэй. Уух юм уу? Хариулах уу, уух юм уу? За. Оо яа. За, асуултаа гэж гисэн уншиж. Чиний хамгийн дуртай сексийн байрлал юу вэ? Оо яа гэж. Оо яа. За. Ингэж жинрогоор англиунаа. Бүр шотоор татгал юм чи. Шот оршны юм чинь. Шийтгэлэн шот шүү дээ. Шийтгэлэн шатс. Дуртай байдал дээр уучиж юм. Дуртай байрлал дээр ууч. Дуртай байрлаа. Яа, зүг хийж Амхан болдог. хариултан дээр уучлаа. Шалмааргүй байна. За, Авжуурнаас зүгдэж байгаа. Амар Өөртөө олж ирж мэд. Хөрөгчин дээрээс өсрөөд За наад ихний асуулт ч юм бол хөрсөлийн амар асуудал байна да. Манай ээж Do you think you have more sex your next Yes, more. Харин тийм чи хөршөөсөө илүү илүү секс гэж бодож байна уу? баг секстэй гэж бодож байна уу гэнэ. Yeah, 10 times. Илүү. Уг нэг юм бас асуудал асахгүй. Манайхын Нинтленберг гэдгсэн шүү дээ. Тэр чи одоо хуучны берг гэсэн шүү дээ. Тэд нар чинь тэр арзэтгэр амьдралаа ширлээ юм ба шүү дээ. Би тэр юм мэдээгүй. Тэгсэн чинь их хажуулагч ингээд юмэрсэн. Би бүр юм нүүж ирсэнээс бүр юм хүмүүнтэй ч болоогүй. Нэг ч сексиг байж ах чи ихч бүр ирсэн ээ. Арай дэндүү мэндүү. Чи зурагтаа ингээд чангаллаа мангаллаа гэ. Бараг чи тим кино үзлээ мүзлээ. Бараг тэгээд байхгүй. Тэгээд би ингээд юу ч яриаггүй за би ингээд дугаа яриаг нь сонсоолсон. Тэгээд тэр би бүр ингээд найзтайгаа зөв 19 гэж ингээд манай найзууд мэс хоёрхан найз мэз эмхтэй найз ирээд юм ярьж хахад ихч хаалганд үдээдсэн байхгүй. Би нэнтэй арай хитрнэ тий хүн одоо ингээд ямар хажуу өрөө төрөслөд тэгчинд амьдарч байгаа штеп гэд. Тэгээ нэ арай хитрнэ гэж мэтрнэ гэл тэгээд байж их зүгээр л юм 2 удаа л найз мэз авчирхад эмхтэй найзууд авчираад бүр юм салт малтын ярьж ирсэн. Гэхдээ тэгэл одоо аргагүй штеп маргагүй штеп. Бараг тийм ярьж хахад ихч хаалгануудад дундаа ороод. Тэгэхээр би амар тэгэл тэгсэн чинь ингээ ихч бүр ингээ бараг 10 минут юм ярьсан байхгүй. Тэгсэн гэдэг би дуугаа сонссон. Би буудан дээрээс их сэвэл яа гэд уурлаа хаалгаа цоохгүй. Тэгэл удаагүй тейк нь болсон. Гэж ихтэй тэрнээс хойш тагч хаалгах нүд. Одоо юу гэмээ цагдаад удаад энэ охин секси гэдэг. Тийм ямар одоо их шиг гэрт хийж байгаа шүү дээ. Тэгэхээр би одоо хийсэн та арзэт нэр юм тавьт юм уу яа. Энэ хоёр дахь асуулт нь юу гэдэг юм аа? Are you more than of top or bottom? Yeah, versatile. Sometimes bottom. Асуулт нь юу гэсэн үг юм? Дээр үд орол гэдэг. Тийм. Top or bottom? Top bottom байх уу эсвэл хоёулаа байдгүй. Тэгэл ерөнхийдөө яг доминант гэдгээр ойлгож болох юм бол хоёулаа юм. Yeah, versatile. Манай эрэгтэй найз нэг яг нэг айгу муухай зөвөрлж хэлж ийсэн. Нэг охиныг ингээд алдаг гэж бодвол уулцсан юм байна л та. Зураг мураг нь бол яалч юм алдаг төрлийн охин байсан гинэ. Үнэхээр ингээд яа энэ барлаа бахта гэж бодож яг зүгээр уулцсан зорилго нь ч гэсэн ойлгомжтой уулцсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь зүгээр үхсэн загас шиг хөвтөйсэн чинь. Хөлдүүд Үхсэн загас гэж юу гэсэн үг юм бэ? Үхсэн загас шиг яхаа хөдөлгөөнийг л хэлдэг л ах л та. Тэгтээ би бас нэг одоо тийм таарч үзсэн шүү дээ. Тийм ерөөс огт яа гэсэн үг юм бэ? boy you like it just once. Тэгээд ингээд огт ингээд солигдохгүй яг л ингээд хөвтөйлэн гэсэн үг. Ямар солих. Oh my god. Чи бол алт юм аа. Англиан бол алт юм байна. Англиан ичээгүй шүү. Англиан уугаад байгаа шүү. Бид нар бүгд ууж шүү. Англиан сайн нэг тат. Ямар сайн солигддог юм уу? Болчих. За ямар ч сайн
одоо position дээр бол хариулаагүй ууж байгаа ч гэсэн бас дараагийн хариултаас ойлгомжтой боллоо. За, миний хасаар position-ыг бол төрөнийх шиг секс амьдралаа дууны титлээр одоо өчигдөгчд юмсан. Үгүй юм орсон чи юм. чи тэр охинд нь ghost хийсэн юм уу? Гүг. Бүрийн 6 цагт орхиод явсан юм шүү. Өглөөний нар хөшиг заастраар тусгай. Толин хоол гэж байна. Далаа мэдэхгүй одоо юу юм болоо. Миний секс амьдрал гоё дууны үг ерөөс орж ирэхгүй байх юм. Ямар амар юм бэ те. Амаргаа өглөөсөн. Тий амаргаа өглөөсөн бүсгэн дуу юм. Амаргаа дөхтөө гэж. За габи яах вэ? За Наач наач ч байхгүй тий. За трисам хийж байсан уу? Хийх үү гинэ. Хийхгүй гэж бас. Хийн дээ. Тэгж яа тийм. Энэ миний wish list-д багтсан байгаа гэж айгүй мэдгэл. За зүүдэлж байсан хамгийн сонин секс стрим юу байсан бэ? Секс зүүд юу байсан бэ гинэ. Наад зэр бодоод болохгүй байна. Энэ дотор байгаа хүмүүс тэр дотор байс тэр зүүдэнд чинь байсан уу гэж. Байсан. Тийм ээ пүү энэ бол чи. Юу одоо. Ямар гоё юм. Төсөөлөгдөд шин бэ. Байсан гэсэн айгүй амар гайхал би тэр хоёр бэргүй арсаж тийм ээ пүү энэ бол чи. Трисам. Угаасаа би энэ хоёр охиныг танихчгүй байна өнөөдөр анхаарч. Пүүгийн Тийм болохоор энийг сонин сексийн зүдгээд байгаа шүү дээ. За ахын нэг раунд явах уу? сонирхолтой гэдэг. За нэг Наач раунд. гэхдээ юу юм шүү дээ. За би нэг чи. За ирсэн асуулт авсалаарай. За минийх нь амар утгагүй асуулт юм байх асуул. Миний түрүүний авсан асуулт. Нэр. Тэгснэ одоо Би яас нэг каноны нэрээр нэрлэнэ үү гэж гараад иргэв. эмгтэн хүнд муухай асуулт. Тохиромжтой асуулт. За би юм шиг. За би юм. Зүгээр юм шүү. Үгүй. Энэ эрэхтэй үнд амар тохиромжгүй асуулт байна. За Хороо жоох ингэж орж ирээд байна шүү. энэ эрэгтэй хүн тохиромжтой асуулт байна уу? За түрүүний Риад ирсэн асуулт Амд байна. юмсэн. Positions. Тийм positions дээрүүд ороо. Таацсан дээр. Таацсан дээр. Хөргөчн дээр. Аль нөө. Босоо. За хажуугийнхаа айлнаас илүү секс хийдэг гэж бодож байна уу? Тэр мэдхгүй байна. За Сонсч үзье. describe your sex life with song title анас. За чиний. Би олон дээр габиг сонгоод габиг гэж хэлмээр байна. За энэ дундаас хамгийн олон sexual partnersтай хүн хинбэ гэж бодож байна гэж. Хүүе. Амжуулаад аваа. Би сандрах. Би яг юм секэндээс тийж бодохоор за окей нөгөө гураас нэгийг сонгохыг гэж ойлгочихгүй одоо би нөгөө тэгсэн арай хэлбэр тусна гэж бодоод. Тэст одоо өөрөөгөө сонгохтой шүү. Би харин бодлоо. Одоо энэ хоёрыг бол одоо хасаа тоолоод за бит хоёрын гэж бас Монгол улсын Ганбаатар айс байна да. Арай баггүй ах гэж өөрийгөө бодлоо. За хоёр дахь асуулт нь бас жоохон нэлээд хувь юм байна. Тийм байна. Би түрүүний айлыг сууллаа. Хоёр дахь асуултыг ярил манай хүн яг. Чи юу хэрэг ярьсан гэж. Манай танаа дээр одоо ирсэн юм байна шүү дээ. Тийм манай одоо өстой яг яаж чина гэж. За Эглона чиний одоо хамгийн сонирхдаг хамгийн сонин sexual сонирхол чинь юу? Sexual type сонирхол юм тийм. Ний тухай бүр амар их хэлсэн. Түрүү ингээд яг нэг хөлийн уруу харна гэдсэн шүү дээ. Хөлийн уруу хөхөх. Тийм тэр уус. За хаалаа. Муухай тий. Үүгээр хаал. Муухай. Яриад Муухай. Гайхаш. Хариулаад дууссан чинь муухай гэчлээ. Гэхдээ тэр чинь гэхдээ юу юм шүү. Одоо тэр яг sexual хамааралтай байсан уу? Гэхдээ зүгээр ингээд шахах. За миний хос. За өөрийгөө өмөрөхгүй болоод байна. Гэхдээ тэр чинь гэхдээ зүгээр ингээд одоо ямар нэг байдлаар ингээд секс хийж явах процесс донд одоо тийм гэхдээ байхгүй гэж юу? Ажлынхантайгаа ч нэг бөөндөөс нэг ийм юм ярьж байгаад би зүгээр та нар гэхдээ хөлийн уруу гэж үзээгүй мөгээ би зүгээр яг энийг юм энгийн юм шиг ярьчихгүй юу гэсэн чинь энгийн биш. It's not normal. Эмэгтэй хүн мэдээж эрэгтэй хүний хөлийг өгөхөд байх шүү дээ. Надад бол үнэхээр яг word яг no яг тэгж байна. Хүн болгондоос өгөхөд байхгүй тийм. Яг нэг хүн болгонд ингээ өөрөөр яг харин бас санагддаг байгаа байхгүй. Надад бол яг нэг
Тэгс би яг юу вэ? Явж хаалгад барилаар тоглолт гэж. Би бол тийм биш шүү. Би зөвхөн Ford үзчихсэн тэгсэн. But I liked it гэж өдрөө. Гэхдээ эн чинь мэдгүй би зөвхөн процессын л гайхаад байна л да. Яг зөвхөн ингээд сэгсэж явах процесс донд одоо тийм одоо тий одоо байж болох. Эсвэл зүгээр ингээд юу ч болоог байгаад гинт ингээд одоо зориг тэрийг зорж өгөх чинь бас сонирм биз дээ. Тийм одоо жишээл заримдаа одоо ингээд үгдээ нөгөө нэг юм контрол алдаад бүр мордын зоригтой болоод шинэ экстра юм туршиж үздэг штэ. Тэр бол окей байж болох. Би асаа тэрийг бол яг санал хэлж байгаа байхгүй. Тэнгүүд манай нэг найз болохоор зөвхөн яг тийм хүлийн хурны кингтэй яг тийм өөр юу ч хийхгүй. Фетиштэй байсаахгүй. Тэг ингээд бүр яг юм эмхтэй хүнтэй хайрцахдаа ингээ хүлийн хурууг нь хардаг. Тэг ингээд яг юм бүр тийм яг тэрийг бол би бол яг ойлгохгүй. Тэр бол надад айгуу сонир weird санагдана. Түнсэн тий. Тийм түнсэн шод түрүүн Габигийн ярьж байгаа одоо үгүй яг ингээ үнэхээр нэг партнертай тэгээ тэрнтэйг бүр үнэхээр ингээд амар шин зүйл турш үзэл ингээл тэгэл Кабич яг тийм юм яриаг л тий. Ингээд яг ингээд Би чи нөх хөлнөөс сөөж уугаад. Миний бас тийм шүү. Би яг цорын ганц үнэлэх хөлж үзсэн. Тэгээ экстэл хөлж байсан. Өөр бас тийм тэрийг тийм ээж хөгөөжсэн байж ээж. Англины ээж. Тэр яг тийм хүндэтгэл хүлээс үнэлэх хөлнө. Таарсан хүн болгонд хөлөөлөх чуруу биш юм. Сертификаттай. Тэг боцгор ирэхээ уруу. Чи миний хөлийн уруу хөхөг ирэхийг хүртлээ. Чаа зүгээр нэг экс гэж дуудахгүй. 5 сал аамстай. 5 сал аамснаас айгуутай тайснаа. Амс нарсан биз та. Сандала тайснаа амсаа. Амсыг бодоо суугаад байт юм. Тэр амсаа амар амс. Хүчээр ингэстэй. Мартараа. Okay, next. За миний асуулт болохоор what's your best orgasm байсан? Тэгээ би тэрийг хэлэхгүй би ууч дөө. Okay. Ямар сүртэй. Яа, нэг сүртэй тавьчихсан. Сэдэ тахтаа юу яриад байна? Тэг тусмаа сонсмоор санагдаад. Юу ч дөө. Камер унтрахаар хэлээрээ. Яа өнөө зүгээр бест гэж байхгүйсэн байл яах. Бест гэж байхгүй гэдгээс санаад ууцсан. Тагуулсан байгаа штэ. Миний маа. Байгаа штэ. Байх байлгүй дээ. Тэгтээ orgasm гэсэн мэт masturbate гээгүү. За тэгээд бид бүхний подкаст ингээд олон дугаар явдаг интервьюсэлэр тахгүй. Because you still single. Тий. Single болохоор ингээд олон дугаар явдаг. Болзон дээр одоо Габи ихэнхдээ нөгөө гэртээ болцох дуртай гэдгийгсэн шүү дээ тий. Хийжсэн хамгийн хэцүү хоол юу байсан бэ? Минийх нэг захиалга орж ирсэн болохоор одоо бүр нөгөө чи өдөр болгодог сөөж ууш моцсон бүр одоо бүр бүхнээ тоочих нэ. Нэг хамгийн хэцүү захиалга шримп шарах байсан байхгүй юу? Тийм. Шримп гэхдээ шарах хэвээр гоё юм биш шүү. Тийм тэгээд юм креми шримп. Крем цагаан кремтэй тийм шримп байдаг шүү дээ тий. Соус нь юм цагаан кремтэй. Тэгээ би ийм артаар явсан чи тэр крем нь олдгүй. Whipping creamтэй гэсэн юм. Тэр крем нь олдгүй. Тэгээд нөгөө юу ч авлаа да нөгөө Монгол зөөхий аваад. Тэгсэн чи тэр чин баг хувираад баг шар тусна гараадсан уу. Тийм яалч юм малын гаралтай амттай болчих жоос тээ. Тэгч тийм билээ. Тэгээд тэр ширэм фейлдээд тэгээд зүгээр дангаар нь шараад өгчсэн байхгүй. Тэр амар хэцүү байсан. Тэгээ Габигийн хамгийн хэцүү захиалгын хоол юу байсан бэ? Захиалга. Суши байсан. Би тэгтээ хийгээгүй л дээ. Суши хэцүү би бас үзсэн шүү. Би тэгтээ хүнд биш зүгээр өөрөө хийж үзэх гэсэн. Тэгсэн чинь будаа нь болдгоо юм билээ. Тэр чинь би өвөөсөө өмнө нэг ч хийж үзег болтол тэр за би тийч яриач бас барахгүй мэн. Өөр хоол гэдэг. Уртартаад байна гэжсэн. Mary Lamb. Тэ Mary хурганы чамж өндөр. Mary хурганы хавраг. Жимби хийж үгүй. Бараг хорхог хийсэн. Гэтэ надад махчанж үгийг би бол аим баярлнаа. Өө ямар гоё хорхог тэгшлийн үү. Жимби бол хийвэл хийж байгаа гэсэн. Тэр нарийн хоолнууд бол хэцүү. Ялангуяа тэгэл паста ч бас дотроо тэгэл олон янз ёо. Тэгэл соус нь бол амар хэцүү аахгүй.
Гомгийн чанал чанаа. Соосон л гэсэн. Гайгүй шүү. Паста яг Яг мэддэг хүн гэх юм уу? чигээ гайгүй. Паста шинэлэл үлгэн бүх орцсон угнасаа л өөрөө айгу гоё амттай нийлээд муухайлах боломж. Айгу хэцүү. Гэтэ ресторанууд бол үнэхээр яаж тийм муухай хийдэг вэ? Зэрэг бол би гайхдаг. Зүгээр бүх орцсон гоё яж ах чинь нийлүүлээд муухай юм хийсэн байж. Тэр бас өөр төрлийн авьяаслаа. Гэхдээ ер нь одоо залуу хүүхдүүдэд хэлэхэд ер нь бол хоол хийгээ сурчих юм бол бас амар тийм гоё амар том даваа тал шүү. Эмэгтэй хүмүүс чинь хоол идэх эрэгтэй хүнд бол ер нь окей тий. Тэгээ эмэгтэй хүмүүс чинь бас ингээд эрэгтэй нэг хоол хийж байгаа ингээд араас нарах амар туртай байд юм. Дээгэр нүцгэн даавараа нэг шото өмдөмсөн. Тэгээ тийм байх туртай. Зарим нь бүр шалданж байхыг харах туртай. Ордоо хорвогчтой. Хорвогч манай хөө. Ядаж хорвогчтой өстэй. Тий. Тэгээд дээрээс нь бас амар тийм гоё мэдрэмжтэй. Ерөнхийдөө ингээд эмэгтэй хүмүүс л эрэгтэй хүмүүс юу хардаг гэхэлэр тийм мэдрэмжийн амар харна. Тэнгүүтээ нэг жижиг деталь юмнууд бас амар хардаг. Жишээ нь ундаа жишээ нь ингээд лаацтай ундаа хөхтэй задлаад өгч юм эсвэл гэрээс нь гэрээс нь авахтаа машин дотор суугаад авахгүй гараад ирэхлээр машины хаалгын онголоод өгчих юм уу те. Тиймэрхүү нэг тийм гоё уухаа мам авцсан машинаа бэлтсэн байдаг штэ. Тогоо хоорн ингээ ширээний болон барьж мэрдэг. Тэгэл юм ийш тийш орох нь хаалгын гоё онголоод өгчдөг. Тийм gentle эрэгтэй хүмүүс амар эмэгтэй хүмүүс хаардаг те. Яг хоо ихэнх эрэгтэй хүүхдүүд болол ингэж боддог байхгүй. Эмэгтэй хүмүүсээс мөнгө л хардаг штэ. Тэр чинь үгүйс голд эгэр эмэгтэй хүмүүсийн л зарчим байхгүй мөнгө харах тийм мөнгө харна хэрэг. Тэгээ яг бас юм дийг хийх юмтай залуу бас үдэ хавар шүү. Тийм. Why what you got гэмээр амир дийг хий чамд яг дийг хийх юм байна уу гэмээр байхгүй гэж бодлоо дийгэр гэж болохгүй тийм. Тийм. Тэгээд ер нь бол яг эрэгтэй хөлт санд шилхэд бол тиймэрхүү эмэгтэй хүмүүс ер нь. Тэгээ хоол нэг ийм асуулт ороод ирлээ тэр нөгөө нэг халаад малаад тэгээд юу батсан чинь та нарын ингээд хөсөмжит дөрөнд тоцсон чинь юу вэ? Эсвэл хүснэ. Миний хөө. Sex imagination дөө. Тий. Минийх багштай. Ийм шилтэй. Бяс яг нэг хууч нэг юм нэг юунд ажилладаг байсан аахгүй юу? Эрэгтэй хослолын юунд. Тэгээ алч хүн сорооч пижак өмсдөг. Тэгээд яг нэг хараа муудаг компьютер дээр өдөржингээс хараа муудаа шил зүүдэг болоод тэг ингээ үсээ нөгөө ингээ уг нь бол ингээ задгаа тавиад шүү. Тэгээ яг дундаас нь ингээ хавчаа шилтээс үж байгаа. Яг тэр бол яалч эрэгтэй хүмүүс яг ингээ secretary. Айгу ингээ гайхаж харснаа гэж юм асуулт юм 2 секундын дараа delete орж ирж байгаа байхгүй яг юм шууд яг юм бол ихний юунд бол төртэй юм шиг яг хүш багш. Миний хоо мэдгүй. Би болж тагаас яг жоохон бахтай яг юм амар нөгөө юм сэргийн дүрмжтэй тийм онгоцны хэсгч ч юм уу эсвэл яг нөгөө жагсаалын нөгөө хүндтгэлийн хувцас гэдэг чинь яг юм нөгөө юм тийм юм хувцас бол яг хөөх гэж бодож ирсэн яг тийм ангилных байна. Авцар сурагчийн дүрмт. Аа юу. Тийм би За тагс юм байна. Сам багш хувцас. Дискоч мас амар тийм ховцсон дээр амар гоё тийм амар л да. фон болж өгдөг диско тийм. Oh my god that's so. Юу таамсаад Яа бүр дискаа төрүүлээд харих гэж тийм. Би ийм амьстай ирээгүй шүү. Би зүгээр энэ зариулж ийм амьс өмсөж ирсэн шүү. Тэрнээс чи амьсгүй гутал өмссөн ирсэн шүү. Чи наа ийм амьс драматик мэдчихсэн юм уу? Чи бас зочноо судлаа л да. Зочныхон бүр юм кинкийн үртэл судалж байгаа юм. Өөрт чинь зариулсан. За. За ангилных байна. Вис хэлсэн шүү дээ. Юу юм? Сурагч. Хэрэг мөн байсан юм тий. Минийх бол эмч сөвдөгчмөлөгч талтаалах. Ядарч өвдөж өгч чиж бас. Сөвдөгч араас бацаан багшигаа хараад байж болно штэ. Ядарч гівтэртэй байж бас муухай тийм 2 дугаар суугаараа биш зүгээр 10 жил тахад нөгөө манай 10 жилийн ангийн багш маань яг юм формыг бүр яг иж бүрэн өмсүүлдэг тийм багш байсан байхгүй юу? Ер нь манай анги бүр яг юм форма бүрэн өмсдөг гэдгээрээ ингээд мундаг анги гэдгээрээ бас явдаг байсан. Тэгэнгүүт надад зүгээр ингээд бусад банд нарыг харахаар ингээд банд нар формыг амар юм
доромжилж өмсөд идэг гэсэн аахгүй юу ингээл тэр чи яг ингээл ийж бүрнээр нь өмсч ийж маш гоё харагддаг шүү дээ. Тэнгүүд зарим хүүхдүүд ингээл зангаа мангагаа ингэж ингээл нэг цамцныхаа захын махан дотроо одоо юу гэдэг ингээл форм дотроо янз бүрийн зургтай юм уу. Тийм шал өөр юм өмссөн. Хар бодол гэрнэ. Тийм джинс мэс өмссөн. Тэр надад ингээм амар юм золбон харагддаг байсан. Тэгээ яг юм формыг бүр яг ийж бүрнээр нь өмсөд гутлаа ингээд цэвэрхэн өнгөлөд өмссөн байгаа эрэгтэй хүүхдүүд надад амар цэвэрхэн санагддаг гэсэн юм. Үнэхээр гоё харагддаг. Найзуудаараа бөөнөрөө яг форм мормо ийж бүр өмссөн явж байгаа хүүхдүүд надад тухайн үедээ 10 жил тахад амар гоё санагддаг байсан учраас зүгээр яг ингээд хамгийн түрүүнд гоё санагддаг дүрмт гингүүд надад зүгээр сурагчийн дүрмт бодогдсон. Тэр надад үлдсэн шүү дээ. Одоо сурагч харахлаар миний сөүлэгч гэдэг нь болохоор бас асах. За тийм байна. Тэгээд энэ удаагийн подкастаа ингээд өндөрлөе бүгдээ маш их олон зүйлийг ярьлаа. Аюу гоё үнэхэр хөгжилтэй дугаар болсон баг. Энэ хоёрын тусламжтайгаараа. Манай Габи бол олон подкастн дээр ингэж яриаг бах. Тэ ер нь миний хэлдэг сайхан үг байдаг шүү дээ. Арх хүнийг сохтоон, тэгтээ нөхөрлөлийг тогтооно. Яа. Сүүлийнхээгаа за окей. За бид нар ачаач. Миний ганцаараа хоосон байж шүү дээ. Би айгуу ажиллаад авал юм. Сүүлийн хундраа аваад энэхүү сайхан подкастаа дуусгаад өчр төгөлдөр одоо дуусгая да. Тэгээд за тий. 100 цаг сайхан аянд ирсэн байна. Хаяа. За cheers. Би ч үгүй юм садар юмд орж байгаагүй л дээ. садар юм дуртай гэлж ил гэж бодлоо. Манай ариун подкастыг садаргачлаа. Танаач ариун хайрын болзооны подкаст юм гэжсэн тэгсэн чинь порно юу подкаст шүү дээ. Үзчихвэл уучлаарай. Гэтэ яг би одоо баг сүүлийн сар бол гэртээ байхгүй байгаа. Нөгөө тийшээ явсан. Түүндээ хайртай болохоор түүлүүгээ явчихсан. Манай нөгөө зүгээр тааз нарийн өндөр хайрцаг нарийн бит өмжлөлтэй. Миний хажууд одоо унгасан юм. Агүй. 2 сар гэж штэ. Болоогүй юм штэ. 2 жилийн дараа унгана. Тийм штэ. Залуудтай унгаж эхлэегүй юу те. Үгүй би тэр тэгэл зүгээр л байж би тэр байж байгаа л 0 орчод тэр яа. Биш тэгтээ яг ингээд нэг дөнгөж ингээд болцож байгаа хүмүүсийг хажууд нь л орох бас хэцүү те. Би ингээд хажууд нь гизгүүлгээд байдаг. Тэрмэр он дээр зүгээр хажуудлын орон дээр унд хөвтчихийдэг. Би яг хажууд нь гэнэ бүх юм чивчмээгүй. Манай угаас аим шийдлийг олсон. Тэгээ би үүдний 0-ыг авлаа чи өөрөө нэлийг ав гэдэг. 0 хуваагаад бас тийм шийдэл бол байна. 2-0 гүн яах юм бэ? Тэгээ тийм шийдэлт бол хүрсэн. Модон 0-той бол амар юм шүү дээ сонсогдсон. Гарч байгаа. Тийм байна. За давуу тал энэ. За ингээд бүх сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид бүхний подкастыг одоо та бүхэн шеэрлээрээ, лайка дараарай. Хамгийн гол нь суугаа бас та бүхэн саб хийгээрэй. Subscribe руу юу гэдэг вэ? Subscribe хийгээ. Тэргээ хийгээрэй. Тэгээд Ганбаатарт амжилт хүсье. Баярлалаа. За Риагийнхаа бас ажил үстэн амжилт хүсье. Зөндөө гоё дизайныг гаргаарай, зөндөө олон юм гаргаарай. Тэгээд одоо байгаа залуудгаа сайхан суугаад амьдралаа сайхан үргэлжлүүлээд те. Тэгч албагүй л те. Сайхан хосуудтай сайхан амжилт хүсье. Анхлуунд амжилт хүсье. Анхлуун битэрийн дараагийн зочдод бас аягүй зөвүүн 2 зочин байгаа. Тэгээд дараагийн дугаараар та бүхэндээ иргэд уулзцгаая. Баяртай. Бэлгээ бүгд хамтдаа өгөх юм байна шүү те. За ингээ 2 зочинтой Comloud Brand-ийнхаа бүтээгдэхүүнийхээ дээдээс өгч байна. Баярлалаа. Сайн уцаараа бүгдээ. Усаа шууж уух вэ? Хүн шүүгч яах вэ? Усаа шүүж уух яах вэ тэгээд. Дээлээ мал шүү. Дотроосоо гаднаасаа тэгээд ашигтай бактеритай да. Тийм бактери тэнцвэртэй бүгдээ хадгалаарай. Comloud Brand-ийнхаа баярлалаа. Дээрээс нь манай Kelly Brand, Jinrog-ийнхаа баярлалаа. Бүгдээ дэлгүүр ороод Jinrog гэсэн бичгтээ сууж олон Kelly пивэ сайхан. Kelly зөөлөн лагер пив хамтдаа ууцгаая. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Bye. Энэ хоёр ихтэй нэрнгэсээ зөгцсөн юм байна. Энэ хоёр нэ үнэхээр зөгцсөн. Би бол үнэхээр